гэр бүлийн харилцаа ямар байна? Гэр бүлийн сэтгэл зүй ямар байна гэдэг маш чухал гэдэг. Хүүхдээ сонсдог уу? Хүүхдтэй хэлж өгдөг үү? За тэгээд та битгий баян хүүхдээ командлаад битгий хүүхдээсээ энэ юу гэдэг асуултыг баян асуугаад анагаахад ингээд цолгон сургууль дээр хэл цэцлэн ингээд нэгдэж байгаа гэдгийг сонсоод миний хувьд бол бүр ингээд арга уйлсан. Сайн байцгаана уу эрхэм сонсогч та бүхэндээ өглөө өдөр орой мэндийг хүргэе. Энэ удаагийн дугаарт Мишээ хийж гэдэг никнеймтэй манай хил засалж лам заяа маань өргөдөн оролцож байна. Манай подкастын 2 дахь удаагийн зочноор хүрэлцэж ирсэн чамдаа баярлалаа. За сайн байцгаана уу. Тэгээд намайг урьсанд маш их баярлалаа. Өмнөх дугаарыг нь үзсэн үнэхээр хэрэгтэй подкаст нэгээр нэмэгдэж байгаад бүр маш их баяртай байгаа. За тэгээд их ажлын хажуугаар үнэтэй цаг заваа зарцуулаад бас хүр хөдөлцөн ирсэнд маш их баярлалаа. Одоо манай лам заяа маань ээж мэх эрхэм нэндэн одоо маш завгүй ажилтай байгаа тий. Жохон бага насны хүүхэдтэй байгаа. Тэгэхээр нэгдүгээр ангийн хүүхэдтэй байгаа тий. Тэгэхээр энэ их ажлын хажуугаар хүрэлцэж ирсэн чамдаа бас баярлалаа. Баярлалаа. За эхлээд хэдүүлээ лам заяагийн талаар ярилцъя. За ер нь бол их олонний танил хүн байгаа. Мишээ хийж нэрээр подкаст хийдэг, за рилүүд хийдэг, эцэгчүүдэд зөвлөгөө өгдөг тий. Тэгэхээр тодорхой хэмжээний хүмүүсээс мэдж байгаа ах. Тэгэхээр хил засаж лам заяа биш, хой хүн лам заяа гэж хэмбэ? Өөрийгөө тавьж танилцуулаач. За намайг Эрдэнэтаа хүүхдээ лам заяа гэдэг. За би Монгол улсын одоо Улаанбаатар хотод төрсөн. За одоо яг хил засалж биш лам заяа гэд нэлээд бодсон л та би ч одоо ер нь хэн блэ гэл. Тэнгүүд яг товч тодорхойгоор хэлэхээр би ер нь юмд их тууштай. Тэгээд хитрхи их ер нь өөрийгөө хайчих гад идэг. Ер нь өөрийгөө болон гэр бүлээ мартчихад тууштай явах гад идэг. За тэгэнгүүт дахиад нэг шинэ жанр нь юу юм бол тоо гэж бодонгууд ялтчгүй. Хүмүүстэй харилцах дуртай, бусдад туслах дуртай. Тэр л миний яг нэг би гэдэг хүний төлөөлж байгаа үг юм болоо гэж их бодсон. Тэгээ бусдыг ингэж ямар нэг асуудлаас нь чөлөөлөөд эсвэл нэг юм жоохон тайтгаруулад инээмсэгэлтэй болгоул би л нэг аз жаргалтай болох юм шиг санагдаад тэгээд тэр ч утгаараа бас яг мишээх гэдэг мишээс нар шиг гэдэг утгаараа мишээх гэдэг нэг анх бодож хэлж байсан, хийж байсан. Тэгэхээр би гэдэг хүн бол тууштай тэгээд сайн хэлдэг бусдад туслахыг хүсдэг тийм хүн болов л гэж бодож байна. Би нөгөө лам заяагаа урьж оролцуулахаас өмнө ерөөд нь бол хил засалж Японд сураад төгсөөд ирсэн гэд мэдээд байгаа байхгүй юу? Тэгтэл нөгөө өмнөх лам заяа хэн байсан юм бэ гэж судалсан чинь одоо 2000-аад оны дунд их үеэс дунд үе хүртэлх одоо бидний насны хүүхдүүд бол лам заяаг бол амар сайн мэдгээр юм байлээ. Тэгэхээр нөгөө Монголын үндэсний телевизийн цоглог хөтөлбөрийн хөтлөгч те маш авьяастай хүүхэн охин байсан байлээ шүү дээ. Тэгээд лам заяа тэр охин байсан биш үү гэж би бодож ирсэн. За тэгээд дахиад нөгөө түүхийдээ уншаад ирсэн чинь Япон улстай бол салшгүй холбоотой шинэ Монгол сургуулийн төгс өгч. За тэгээд 10 жил байхдаа их сургуулаа, магистраа Японд төгсөөд тэгээ Монголдо буцаж ирээ сэтгүүлч мэргэжлэр төгсөөд Монголдо айконд ажиллаж ирсэн мөлий тий. Тэгээ сэтгүүлчээр ажиллаж байгаа карьераа эхлүүлээд явж байгаад гівгэнт шийдвэр гаргаад саяны хэлсэн нөгөө хүнийг баярлуулах, хүний төлөө гэсэн дотоод мөн чанар нь ингээд дотроос нь ингээд хатгаад тэгээ хил засалчийг сонгоод Япон улсыг зориод тэнд хил засалж зан авирын техникч одоо маш олон speech pathology гэдэг жист төлөө тий тэр мэрэгчлэр төгсөөд ингээд ирсэн ийм сонирхолтой төвхтэй. Тэг ер нь тий таас маш сайн судалсан байна гэдэг шиг. Яг ингээд нэг одоо нэг 30 гараад явангууд яг эхний 12 3 жил болохоор ялчгүй Монголын үндэсний телевиз, Монголын хүүхдийн ордон гэдэг хоёроос л сашгүй холбоотой миний 2 дахь гэр байсан. Сургуулаас илүү тэнд илүү цаг өнгөрөөдөг. За тэгэнгүүт баяр ёслолоор ингээд иш тишээ яваад дуудуулаад за тэгээ нөгөө наадмын нээлтэнд оролцдог, хүүхдийн баярын нээлтэнд оролцдог гэд ер нь л нэг юм том болоо дуучин болно гэж боддог. Мөрөдөлтөй хөгжсөн. За тэгэнгүүт хөтлөгч хийдэг, нэвтрүүлэг хөтэлдэг байхдаа ч гэсэн за би сэтгүүлч болно гэл. Тэгэл ер нь нэг юм урлагийн буюу хүмүүсийн урд их байдаг.
хүмүүсийн урд байгаа линтэнд явангууд би чамайг хаанарлаа юу илээ гэл тэнгүү тэр нь ингээд тухайн жоохон байхад их тийм гоё сонирхолтой байдаг гэсэн баггүй. Тэгээ явсаар байгаад яг сэтгүүлчээ суралцаад төгсөөд ирээд эндээ яг сэтгүүлчээр ажилласан. За яг яагаад энэ салбар руу буцаад явцсан бэ ч юм уу те гэж хүмүүс бас боддог л да. Тэгэнгүүт ингээд яг ингээд багасаа би одоо яг олон сүхтийн найрамдалтууд гэж бас байдаг. Найрамдалтууд ингээд дуудуулах гад очдог ингээд явж хахад миний толгоонд дурсамжинд ингээд маш гоё багш нарын ингээд юм харилцаа үлдчихсэн. За тэр багш нараар би ингээд айгүй хэмцэл сурдаг. За дотн найз шиг болцсон ингээд ярилцдаг. Тийм багш гэдэг юм ямар гоё мэрэгчлэл юм бэ гэж ягаад ч юм тэндээс айгүйх ингээд дурсамжаараа авчихсан. Тэгээд нэг хэсэг би ингээд за би багш болно. Найрамдлын багш болно гэдэг. Тэрийгээ бас жоохон биелүүлсэн орчуулагч багшаараас нэг хэсэг ажиллаж ирсэн. Тэгээд тийм боломж олдоод ингээд яг өөрөө ингээд багш болоод хүүхдүүдийн урд гараад ингээд за яг л миний зөв зүйл юм шиг байна да гэдэг бодол төрж ирсэн. За тэгээд сэтгүүлчээрээ мэдээж ажиллаад ирсний дараа яг 2017 онд би яг Японы Эртгец гэж ярьдаг хүүхд хөгжлийн төв байдаг. Токиод 17-8 салбартай болсон баг. Тэр төвийн одоо захиралтай өмнө нь л их сургуультай байх үед мэддэг байсан. Таками-сан гэж захирал байдаг. Тэгээд тэр захирал маань миний мөрөөдлийг мэддэг гэсэн байхгүй. Би их сургуульд ямар мөрөөдөлтэйсэн гэр сэтгүүлчээр төгсөөд ажиллана гэж байгаа хэрэг ирээдүйд өөрийн нэрийн доор сан байгуулад хүүхдийн сан байгуулад тэгээ ингээд тусламж хүүхдэд өгдөг ингээд сургадаг тийм төвтэй болно гэж мөрөддөг. Ямар аа. Тэгээ тэр мөрөөдлөө яарчихсан. Тэгээ хити хойно бүр ингээд саяхан би Монголд ирчээд бүр ингээд 10 настай үеийнхаа сонин төгссөн ярилцлага болсон байхгүй сонин гин. Тэгснэ тэрэн дээр би том болоод биш би дуучин болоод хүүхдүүдэд хандвийн тоглолт хийнэ гэдэг. Ярьслах өгсөн байна. Тэр нь ялчгүй нэг юм туслах гэдэг юм цаана яваад байгаа байхгүй ингээд бусдад ингэ түгээе бусдад би өөрийгөө ойлгуулъя түгээ ингээд мэдээлэл ч юм уу тэ урлагаар дамжуулаад ч юм уу гэдэг юм. Тэгээд яг 17 онд би яг ажиллаад ингээд явж байхад надад тэгчихсэн л та. Манай төвд чи ажиллах уу гэд өмнө нь би яг оюутан болоо төгсөх жилээр цагийн ажилтнаар орох уу гэж болно хэлээд би тэнцэжсэн байхгүй. Тэнгүүд яг үнэндээ бол тохойд зориг хүрээгүй. За ингээд тэд 9 сараар ирээд ажиллаарай. 9 сард чи Монгол руу буцахгүйгээр тий. Тэгэхэд би зориг хүрэхгүйгээр ягаад ч юм ингээд нөгөө хүүхдүүдтэй буруу юм заачвал яах вэ? За ингээд тэр ингээд хүүхдүүдийн амьдралд би ингээд буруу юм ингээд заагаад нөлөөлчүүл яах вэ гэдэг айц их байсан. Тэгээд зориг ингээд хүсэл нь байгаад байдаг айц нь байгаад байсан учраас би шууд уучлаарай энэ удаад би ингээд Монгол руу буцлаа. Би цагийн ажилд хийж чадахгүй нэ. Гэтэ дараа нь заавал боломж гарах байхаа гэд мэйлчээд дуусчихсан байхгүй. Тэгэл Монгол руугаа бүр ингээд төсөлтийн баярынхаа 2 хоногийн дараа шууд Монгол руу нисээд ирээл. Тэгээ ингээд ажилд ороод ингээд явж байхад жилийн дараа манай нөгөө захирал маань эргээд надад зүгээр холбогдоод юм ярьж байгаа гэсэн байхгүй. За нөгөө мөрөдөл чи хэвээрээ юу? Чи манай төвд ажиллах уу? Яам юу гэж бодож байна. Тэгээ би ингээд тоглоод байна даа л гэж бодвол тийм. Гүү надаас одоо юугаа их тэгэл нэг тийм бодол нагаад байдаг. Нэр юм өгсөн нэрээж ингээд бодоод ингээд өөр шийдвэрээ хэлгээд. Тэгээ би яг 1 сар ботсон. 1 сар ингээд цаасан дээр ингээд дэвтэр дээр ингээд зураас голоор нь тавьж агаад за би сэтгүүлч байвал яах юм. За би ирээ багш болол яах юм гэдэг. Хүүхдүүдтэйг ажиллал яах. Аль нь миний дотор тэр ингээд юм гжигдээд байгаа загнаад байгаа хиймээр байгаа зөвлөлт илүү ойр байгаа юм байна гэд нилээн бодож аваад шууд өөр шийдвэр гаргаад за би явъя. За тэгэл ээж автаа хэлнээж бол угаасаа байнга дэмждэг учраас за чи өөрөө болно гэж бодж яв. Тэр үндсэндээ ингээд бүр нэг шал өөр ертөнцид ингээд орчихсон байгаа юм. Тэгээ 17 онд явна. Тэгээд явахаас өмнө бас эн чинь нэг юм олон даваанууд байсан л да. Тэгээ ажилласаа гараад би 8 сар виз хүлээсэн. 8 сар. 8 сар зөвшөөрлийн виз хүлээсэн. Тэгээ тэр хооронд ажилгүйд л энэ үеийг орчихсон. Хүмүүс энэ тийм таарахаар чи ажил яваг байгаа юм Японд руу. Тий. Болцсон юм чи. Хүлээх аягүй хэцүү те. Амар хэцүү бүр ингээд эхлээл 3-4 сар үлэхээр бас гайгүй штэ. Заадахгүй явна гэхэл сүүлрэгөө хүмүүс бүр ингээд шинэ жидмэл болол цагаан сар болсон чинь бүр ингээд явахгүй маа чи гээл. За тэгэл ээж авах хүртэл за миний ах эсвэл өөр ажил хайж авах уу яах вэ гэл. Хөөе би яг хүлээнэ гэл. Тэгээ тэр хооронд яагаад хүлээж ин гэхээр нөгөө нэг Япон улсын цагаачлал алт маань яагаад одоо яг үндсэн мэрэгжлийн биш хүнийг тэгээ бүр гадаад усаас тэгээд энэ хүүхдийн хөгжлийн төвд багшаар авах гээд байгаа юм би гэдэг юм одоо ингээд юм шалгуур яагаад шүү дээ. Тэгэнгүүт тэрийг ингээд нөгөө компани маань ингээд тайлбарлал энэ хүүхдэл юм онцлогдоод юу гэдэг ингээд тайлбар бичиг явуулаад ингээд явсаар хагаад 7 сар гарын дараа ингээд зөвшөөрлөнд бууж байгаа хгүй энэ хүнийг авч болно гэдэг. Тэгээд ажилд орсон. Би бүр маш тоо цаандаг 2017 оны 3 сарын
17-нд би яг хамгийн анхан нөгөө төв дээр очиод хүүхдүүдийг харж ирсэн байхгүй. Тэгэл тэрнээс хойш миний яг анхаалга нэгтэл би түрүү бодчихсон. За энэ хүртэл би ирээд ингэж зориод ирсэн учраас би энийг дуустал нь үзэн шүү. Юу ч олж ирсэн бүр ингээд дуусхан тэгээд энэний ард гарна, дараа нь инээж ярина гэл. Тэгэл яг хаалаа онголохтой орсон. Тэгэл тэрнээс хойш одоо ингээд 8 жил 9 жилрэг орж ийн гэсэн үгийн салбарт ороод тэгээд тэр үед ч юм бол 0-аас нь сургангаа хажуугаар нь Японы сургуулийн өмнөх боловсралтаас сургуульд нь сууж байгаа юм. Тэгээ сургуулийн өмнөх боловсрал хүүхд хөгжлийн багш болж байгаа юм. Нэмээд араас нь тэгэл за сурах юм хаана юу дутуу байна гэж явсараа л зан үйл засалж болчлоо. Эцэст нь хил засалж болоод ингээд дуусчих юм гэсэн. Тэгэхээр нөгөө дахиад эндээс ингээд ургуулад бодохоор багш болно гэд явсан шүү дээ. Тэгсэн мөртлөө яагаад тэр тусгаар хэсэг хүүхдүүдийн төв байсан. Тий. Анхны шийдвэр одоо мэдрэмж яг ямар байсан. Тэнгүүт яагаад хил засал руу чиний замыг хөтөлчихв? Юу хөтөлж вэ? Тий, ер нь бол яг багш болно гэдэг бодол байж байгаад тэгээд яг тухайн одоо 17 онд чинь 15 16 онд төгсөөд ирэхэд яг өндөө бол тэр үед хөгжлийн бэрхшээл гэдэг зүйлээ ойлголт их жоохон суул. Тэгээд хөгжлийн бэрхшээл гэхээр бидний төсөөллөөр бол тэрхэнцэртэй хүн тэгэл өөр бараг бэрхшээл байхгүй юм шиг бодолтой. Барианаас өөр найдах газар байхгүй. Тэгээ ингээд бодоол за багш болно гэдгийгүүд ингээд баг багаар нөгөө нэг өмнөх ингээд цагийн ажилт нь хийн гэдэг бүрүүдэл мань жоохон ингээд гарч ирээл. Тэгээ явж байгаад яг багш дотроо яг тэр ингээд хөгжлийн төвд явах гэдэг дээр бол өмнөх айдас нь алга болсон. За би одоо яг бэлэн болсон байна. Миний сэтгэл санааны байдал. Тэгээд ингээд эргэн тойрноо нөө сэтгүүлч хүн чинь энэ тэнд янз янзын хүмүүстэй уулзаж ярилцлагын нөхцөл байдлаа харсан ямар төвшөнд нийгэм байна. За нийгэмийн асуудал гэж яриад байгаа, хөгжлийн бэрхшээл гэж яриад байгаа тий. Тусгай хэрэгцээтэй хүмүүстэй ямар хувь байгаа гэдэг ерөөхдөө нэг жоохон ойлгочихсон. Тэгээд яг тийм урилга ирэхэд бол би нэг сар л яг зүгээр үнэхээр амьдралынхаа гэдэг болом төвшөнг бодоол яг боломж гэхүү яг одоо ирээдүйд би ямар хүн болох юм гэдгээсээ хараад өөртөө өдөр болгон ярилцаал яг аль нь миний зүрх сэтгэлийг догтлуулж гэдэг дээр шууд шийдвэрээ гаргаад хөгжлийн бэрхшээлтэй хүүхд гэхээс илүү тэгэхээр хүүхд хөгжлийн төв байсан учраас тийм дотор нь заавал онцтой биш хамаагүй оншгүй эсвэл аль биесны онцтой эсвэл зүгээр зан амрын асуудалтай эсвэл бусадтайгаа харилцахад асуудалтай ч юм уу янз бүрийн хүмүүс 0-аас 18 настай хүүхдүүдийг одоо хөгжлийн дэмждэг төв байсан учраас ийм өрхий ойлголтын түгээмэл гэхүү ийм өргөн харилцаа үүсгэж байсан. Тэгэхээр тэр газар очих шийдвэрийг гаргасан тийм байна. Би одоо яг бэлэн болсон байна гэдэг л зүрх сэтгэл явж байгаа. Тэндээс бас үнд зүйлээ яг алгаж олж харсан биш үү? Ер нь бол яг дотоод үнд зүйл ер нь миний нэг юм ирээдүйд ямар нөгөө л буцаал төв байгуулъя, сан байгуулъя гэдэг хүний нэг үндсэн суурь ингээ буцаал явуулчихлаа юм л да. Тэгэхээр би яг хүүхдүүдтэй тоглол, хүүхдүүдтэй ингээ харилцвал хамгийн аз жаргалтай байх юм байна. Мэдээж микрон бариа сэтгүүлч байх гоё байсан л да. Гэтэ эргээл би яг энэ л миний нөгөө хүүхдэдэд хувь нэмэр оруулах нэг зүйл юм байна гэдэг бодлол төрөөд явсан. Тэгэнгүүт сая таны хэлдэг яагаад хил засалч руу орсон юм бэ гэхээр их сонирхолтой л доо. Хүүхд хөгжлийн төвд ингээд 3 жил багшлаад тэнт чинь бол хөтөлбөрөөр дээр суурилсан. За тэгээ зан авирын асуудлыг нь хариуцаад ингээд ерөнхий ингээд олон талаас нь явчихлаа юм л да. Хөтөлбөрөөр 45 минут орчин араас нь бичиж сурах академик тал руугаа хичээлийг нь дэмжин. Тэгээс сүүлд нь ингээ группээрээ хоорондоо ингээд харилцан тоглохын дэмжчин. За гадаа гараад метро ч юм уу те. Эсвэл одоо усан сан ч юм уу. Эсвэл одоо тэгээд тухайн хүмүүсийн хүүхдүүдийн очдог газруудад очиж яг тэр хүмүүс хүүхдүүдийг нийгэмшүүлж байгаа. Нийгмийн амьдралын хөгжүүллийн бас тийм ивентүүд хийдэг. Тэгэнгүүт энэ нэг ерөөхдөө ингээ бүх талаас нь өчөж байгаа юм харагдаж байгаа. Тэнгүүд миний бодол тэр тэнд юу учирсан юм гэхээр нөгөө хилт ороогүй хүүхдүүд аяг байдаг. За тэгэнгүүт зан авир асуудалтай хүүхдүүд аяг байдаг. Тэгэхээр бид нар хөдөлгөөнөөр дэмжиж явж байгаа ч гэсэн тэр үеийг за ИБ терапи гэж байд юм байна гэж ээж аваадаа сонсоол. Тэгэнгүүт за одоо нэг 3 жил болчихсон. Одоо нэг сурах хэрэгтэй юм шиг байна. Би яг нэг түүхийн өндөгшөл байгаа тань. ИБ гэж ээж аваад ирээд тэгээ юу юм бол яг ямар хүүхд байгаад байгаа юм бол гэдэг бодол төрөөд тэгээд ажилласаа гараад тэр хоромжоос хүүхд мөх төрүүлээд байгаа шүү дээ. Тэгэл бас яг нэг дараагийн шийдвэр гэж гараад за ИБ-ийн төвд явж ажиллаж үзье. Эрхээ авъя багшлах хэрэгтэй бол ингэ сургалтанд сууя гэл тэгэл ажилд орсон. Тэнд нэг 10 сар гаруй ажиллаж байгаа. Тэгээд хил засалч руу явсан байхгүй юу? Тэгээд тэр 10 сар гаруй хугацаанд чи юу бодож байна гэхээр бас дахиад нөгөө ИБ-г ойлгоод эхэлж байгаа. Дөнгөж ойлгоод явжсэн чинь хил засал гэдэг юм ороод ирчихэж байгаа. Хил засал давхар явж байгаа. Дандаа хил торог хөвгт хөвчлэн байсан учраас
Тэнгүүд нөгөө нэг хурал дээр ч гэсэн ингээл за тэр газрын хэлт засалд явдаг гэж юм. За юм ингээд нэг ойлголт нүүр болол. За эн чинь юу болоод байна. Тэгэл нэлээд судалж бодож байгаа л за одоо яг хамгийн эцсийн сонголтоо хийгээл тэгэл хэл засалчаар суралцаа дараа нь магистрт орё гэдэг зорилго орсон л. Ер нь бол сургуулийн нэр юу лээ? хэл засалчаар сурсан болохоор Масашино гэдэг сургууль. За. Нийгмийн сургууль гэсэн мөртлөө дотроо анаахын ангиудтай. Тийм нийгмийн анаах. Тэнгүүд тэнд би яг хэл засалчаар 2 жил сураад тэгээд давхар магистр хамгаалах боломжтой тийм програмд байсан. Тэгэнгүүт магистрийн 1 жилийн одоо хугацааг тусад нь салгахгүй бол үнэхээр барахгүй байсан л та. Үнэхээр хэцүүсэн. Одоо л инээж яриад байгаа болохоос ш. Тэгэл 3 жил сая суралцаа төгсөөд ирсэн гэсэн үг. Өстой гоё. Би бас нөгөө энэ хөтөлбөрийн талаар аягүй сонирхоод байгаа байхгүй юу? Монголчуудад бас ингээ хэл засал гэдэг ойлголтыг ерөнхийдөө маш өнгөц байдлаар ер нь ойлгоод байна. Ер нь бол өгүүлхэн эрхтний асуудалтай хэлд орохгүй байгаа. Эсвэл бөөрөнгийн хэлтэй, дуршлтраа хэлтэй хүүхдүүд төр л хэл засалж ажиллах юм байна гэсэн нэг ерөнхий ойлголт байгаа байхгүй юу? Гэтэл энэ хэл засал гэдгийн хоёрхан үгний цаана асар том шинжлэх ухаанууд байдаг юм билээ тий. Тэгэхээр Японд л яг ямар зарчмаар ер нь бэлтгэдэг. Анаахын суурь яагаад бийдгийг. За зарчмын хувьд бол уул нь бол 4 жил сурах хэрэгтэй байгаа. Их сургуулиуд нь дандаа 4 жил сураад тэгээд тэрний нэмээд 2 жил магистр гэдэг ч юм уу. 6 жил. За тэгэнгүүт нөхөр нэг их сургуулаа төгссөн хүмүүсийн хувьд бол тий эсвэл ахлаа сургуулаа төгсөөд яг энэ мэрэгчлийг эзэмшиж ч юм уу тийм хүмүүсийн хувьд бол юм 2 жилийн анги гэдэг нэг хэдхэн сургууль байдаг байхгүй. Тэгэнгүүт тэр 2 жилийн ангид дотор магистраа давхар авч болно гэдэг юм 2 анги зохиогдчихж байгаа. Ангидаа сурна үндсэн ангидаа нэмээд магистрийн диплом авчихна. Тэрний хавныг 4 гэрдээ бичил диплом юм. Тэгэнгүүт би болохоор яг за нэмгсэн сурангаа магистр авчиг гэдгийг сонгоод орсон гэсэн үг. Тэгэнгүүт яагаад анагаахын суурь байгаа вэ гэхээр яг хэл засал гэд тэгэнгүүт бид нар өнгөт харагдаж байгаа буюу миний нүдэнд харагдаж байгаа. Бидний нүдэнд харагдаж байгаа зүйл дээр фокуслдаг. Тэр нь яг танисаа хэлдэг өгөл хэрэгтэй болж байгаа. Уруул нь ямар байна? Хэл нь ямар байна? За ирүүн ямар байна? Ангааж гинүү ангаахгүй байна ч юм уу тийм. За эсвэл одоо амьсгалж гинүү амьсгалахгүй байна гэдэг ч юм. За тэгэнгүүт яагаад анагаахын суурийг ихний ингээ хагас семестр ингээ бүр нүдээд ингээ оруулж гинүү гэхээр тэр дотор тархин дотор юу болж байгаа юм. За тархимын өөрөө тухайн хүүхдийн хөгжлийн процесс дотор яаж хөгжиж байгаа. Бүр ингээ суурьас нүц гэдэг энэ хүүхэд турш жирэмсэн байх хугацаанаас ээжийн одоо хүүхдийн сонсгол хизээнээс бол бий болдог гэж юм уу тийм ингээ явсаар төрсний дараа энэ хүүхэд дөнгөж эхлэнгүүтээ ямар рефлексүүдтэй байна. Тэр рефлекс нь эргээд ээж рүүгээ харж ийн үгүй юу? За тэр харж байхдаа энэ нэгшлэлт нь яаж үүсэж байна? За ингээ үүсээд явчихгод хизээнээс энэ хүүхдийн өөрийгөө илэрхийлэх авианууд нь гарч ирж байна. Тэр нь эхлээд бол нэг уйлах гэдгээр явж ирсэн л болоод дараа нь гээгүүлэгчтэй хольж ирээл тэгэнгүүт бүүнөрөө бүр ингээл шулганж эхлээл тэр дотор нь хөгжлийн процесс буюу за хуруугаараа зааж гин үү? Гараараа ингэж хатгаж гин үү те? Тэгэнгүүт нөгөө ээж хүүхэд хоёр хоорондоо холбогдож гин үү? Холбогдсон энэ нэгшил дээр дамжуулаад харилцаа үүснэ. Тэнгүүт тэр харилцаа үүсэнгүүд ээжигээ хараад хариу үйлдэл өгч байна. Энд чинь харилцааны анхны суурь өгүүлэг одоо суурь хөгжил яваад байгаа гэсэн. Тэр дотор нь зөвхөн хэл яриагээ тэгэхээр сая нөгөө нэг ингээд ам доторх яриад байдаг тарих гэж явж байгаа учраас хэл ярианд ч тэр хөдөлгөөний суурь хөгжил нь чухал аа. Мэдрэхүүн асуудал нь чухал аа. Тэгээд ам нь хөдлөөд байгаа учраас зажлах, залгих, идэх асуудал нь чухал болоод байна. Сонсох нь чухал болоод байна. Буюу өөрөөсөө бүх энэ мэдрэхүүний бүх асуудлууд нь нийлээд тэр одоо хэл ярианы хөгжлийг нь бүтээлц гэдэг гэсэн юм тусламжтайгаар. Гэтэл тэр нь болохоор Монголд эцэгчүүдийн бүр ингээ нийтлэг ойлголт буюу энэ олон жилийн хугацаанд хэл засал гэдэг нийтлэг суурь ойлголт нь ам. Тэрсэн амн дээр нь магадгүй одоо үгүй. Тэгээд арслал айгүй хэрэгтэй. Арслал гэж хэлээд арслангийн хэлт сурнаа гэж боддог байхгүй. Тэнгүүд тэр чинь нөгөө ангаах хичээл тэр ч гэсэн ингээл антон биолог ингээл явж яснаа ингээ явж агаад хэл шинжилэл орж эхэлж байгаа. Хэл шинжилэл дээр тэнгүүд бид нар ингээ хичээл дээр айгүй ингэж нөгөө хоорондоо баг болоод бүр ингэ нөгөө судалдаг, ярилцдаг. Жишээлбэл арслан гэдэг үг байлаа гэхэд энийг энэ хүүхэд үг олгож ойлгоод гарах хүртэл ямар процесс явагдаж байна гэд хоорондоо ингэ самбар дээр гарч ярилцдаг байхгүй. Тэнгүүд эхлээд тэр хүүхэд нүдээр харж шин. Сонсож шин.
За тэр одоо зөвхөн одоо арслан хараад ч юм уу эсвэл карт хараад ч юм уу. Тэрний дараа тархинд ямар ингээд дараалал ингээд очиж ин боловсруулалт явж ин тий. Хил ярианы одоо бид нар бол хөргөгчлөл гэд нэрлэж хил ярианы хөгжлөө очиж ин авианы хэсэг дээр очиж ин за одоо хүртлэх туршлага хуримтлуулсан өөрийнхөө мэдээлэл солилцох хэсэг дээр ингээд очиж ин за тэр мэдрэлийн нь хоорондоо нийлж ингэж явж ийснаа хурж үзэж ин үнэрлж үзэж ин ч юм уу тий. Тэгээ ингээд хөдөлгөөн харж ин тэгээ эцэст нь цуглуулж ийснаа тэр хөхөд тархиндаа ингээд нэг амьсгалаараа уушгинаас амьсгалаа гаргаж ирээд за гэж хэлье гэдэг ч юм уу тий. Тэр хүртэл очиж байгаа байхгүй юу. Тэгвэл тэр гэдэг хийхин тулд тэр биендээ бид нар тархинаас ингээд амаа хөдлөё гэдэг юм команд өгöd шүү дээ. Одоо ингээд амаа хөдлөх гэдэг. Тэгээ амаа хөдлөгөө тэрийг гэж авиг гаргах гэж амьсгал хийж гаргах гэж. Тэр амьсгалахгүй бол гэл доосч гэсэн үг байхгүй юу. Тэгвэл амьсгал ягаад гаргахын тулд юу бэ нэ гэхээр нөгөө хүнтэйгээ харилцаа тогтоосон байх гэдэг. Ийм олон төрлийн. Тийм олон төрлийн мэдээлэл ингээд. Тэгэхээр тэрийг ингээд бүр ингээд зарим ингээд нөгөө Япон багш нар хэл засалчмаач гэсэн ингээд пирамид байдлаар үүсгэсэн ингээд текстэр ч юм уу ингээд ийм явж байгаа хамгийн сүүлд нь үг гэнэ гэдэг. Тэгвэл тэр пирамид тэр нь хамгийн доотлын суурь нь юу вэ гэхээр бие одоо өөрөө ингээд биеийн нэг хүүхдийн биеийн пропорц нь ямар байгаа юм. Тэнгүүд биеийн одоо ингээд бүтэцтэй тэр нь хөгжил нь ямар байгаа юм. Хүрэх, үнэрлэх, мэдрэх хүн асуудлууд нь ямар байгаа юм. За тэнгүүд тэр дотор ойлгох. За тэгээд тэр дотор буцаагаад өөрийгөө илэрхийлэх үйлдэл буюу хуруугаараа заан за тэгээд хүнтэйгээ харилцаа үүсгэн за нэг юм хамтдаа шеэрлэж гурван харилцаа үүсгэж гин үү яаж гин тэгэж явж байгаад авиануудаа сонсоод дуурайж гин үг ингээ явсаар хамгийн тэр гурвалжин хад 1 2 3 4 5 дахь дээр нь авиа гэдэг ч юм. Тэр авиан дээр нь гагач. Тэгээд тэр авианы чинь дараа нь ойлгоод эргээд өөрийгөө илэрхийлээд тэгээ хамгийн сүүлд нь өөрөө ярих гэдэг юм. Тэгээ тэр дотор эцэгчүүд ингээд хараахан ажиглалтгүй зүйл нь сошиал скил буюу нийгэм шиг бусадтайгаа тоглож гин үү? Анхааралтай байна уу? Сонсож гин үү? Тэгэхээр үндсэндээ бүх талаас нь дэмжиж хэл яриа нь хөгжнөл гэдэг ойлголт байгаад байна гэсэн үг байхгүй юу? Тийм байна. Тэгээ нөгөө арслан гэж хэлээч гэдэг. Тэр арслан гэж хэлээрээ гэд нөгөө хүмүүс маань хэлэхгүй байна гэдэг асуудал. Эсвэл хэлээд эргээд ашиглахгүй байна гэдэг асуудал чинь нөгөө саяны пирамид дотор ч гэсэн байгаа зүйл нөгөө танин мэдгүй. Тэр үг таниад ойлгож гин үү гэдэг. Тэгэхээр нэг ойлголт арслан дээр ярьсных зүгээр яг хоёр ингээд салчиж байгаа байхгүй саяны шиг. Арслан таниад байдаг ярихгүй байна. Эсвэл арслан дуурайгаад байна өөрөө хэлэхгүй байна гэдэг. Тэгэхээр таниад ярихгүй байна гэдэг мэн юу гэсэн үг хэрэг нэг хүүхэд бэлэн болоогүй байхгүй. Биеийн хөгжил, тархины хөгжил, амны хөгжил нэмээд сошиал буюу нөгөө хүнтэйгээ харилцаа тогтоох хөгжил. Энэ хідэн гэд ямар нэгэн байдлаар балансгүй байгаад байна. Тэгвэл тэр балансгүй байгаа нь бэлэн болоогүй байгаа учраас нөгөө хүүхэд чинь одоо би тань руу хараад гэж хэлээ да гэд хүсэлэн төрөхгүй. Тийм шүү дээ. Тэгэхээр тэр талаас нь харах хэрэгтэй болчихж байгаа. Ингээд бүр нэгтлаад ингээд. Тэгэхээр хэл засалт бол асар олон одоо том юм ойлголтын тархины боловсруулалтын харилцааны гэдэг энэ олон ур чадвар эдэг ойлгож иж хэл засал хийх нь шүү дээ. Тийм юу нь маш их ур чадвар. Маш их ур чадвар хэл засалж бас гарддаг юм байна. За тэгвэл ингээ онлын суур тэр аваа ингээд нарийн үзэж байгаа дахиад нэлээ нарийнсан тий суралцаад одоо сонсгол хэл яриа гээл шууд хамааралтай. Тийм. За тархины ойлголт танин мэдэх үү? Одоо оюуны чадвар шууд хамааралтай болчихж байна. Хүүхдийн хөгжлийн үе шат шууд хамааралтай болчихж байна. Гэт дахиад бүр патолог руугаа орно тий. Тийм. Тэгэнгүүт одоо яг ерөнхийд нь ингээд үзчихэнгүүд 2 дугаар курсээс дадлаханд явж эхэлнэ. Дадлаханд яваад эхлэнгүүд өөрсдөө гэсэн чиглэлээ олоод ирчихэж. За яг нөгөө нэг яг зөвхөн хүүхдтэй ажиллана гэсэн зүйл биш. Тэр нэг давуу тал гэхүү нэг бодлын заримдаа суулч юм шиг тий. Хэл засалт гэдэг одоо хөдөлгөөн засалч тэр хөдөлмөр засалч тэр бүгдээрээ тийм хүмүүс болохоор хүүхдтэй ажиллаж ойлгоод байдаг. Зөвхөн одоо бага насны хүүхдтэй эсвэл зөвхөн одоо хөлд ороогүй мө хилд ороогүй хүүхдтэй ажиллаж байдаг. Үгүй амьдралын насан туршид байх сэргийн засахын тийм засал байгаа байхгүй. Тэнгүүд тэнд бид нэр 0-80 настай одоо 80 гэж 0-80 настай хүнтэй ажиллах гэдэг юм гэсэн. Тэгэхээр хичээл дээр ч гэсэн бид нэр одоо за тарих одоо харвсны дараа ямар болох вэ? Тэнгүүд харвцсан байгаа эсвэл одоо өөр онцтой байгаа имэн нарын бичлэгүүдийг ингээд бодит дээр харж байгаа. Тэнгүүд тэр бичлэгэн дээр за энэ хүн нүд нь хаашаа харж байна. За энэ хүн хоолндоо халбага барьж чадчих юм уу? За халбага барьж чадахгүй бид нар юу хийх вэ?
ам доторх амны хүндийн цэвэрлэгийг бид нар юу гэх вэ гэдэг ч юм уу гээд бүр ингээд детальчлаад өвчнөр өөр болоо явчихж байгаа. Эмгэгээр. Тэгэнгүүт яг одоо сая хэлдэг чиглэлээ олоод нарийнсан гэдэг нь яг дадлага дээр л бүх юм гарчаад байна гэсэн үг л дээ дадлаган дээр. Тэгэхээр дадлага дээр бол яг өөр өөртөө хүссэн салбараа багштай хэлэл багш нар нь эмнэлгүүдээр нь ингээд хуваарлаад явчихсан гэсэн үг. Тэгэхээр миний хувьд бол яг сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд болон ерөнхий одоо аутизм за тэгээд эрэлт за тэгээд зүгээр ингээд хэл ярианы хөгжлийн хацрагталтай гэдэг хүүхдүүдийн одоо нэг эмнэлгүүдээр явж харж суралцаж байсан гэсэн. За насан туршидээр ярихаар бас яг ямар нэгэн тархины гэмтэл харуултын дараах 2 төгчөөр үүссэн хэл ярианы асуудал дээрээс нь залгуур тийм залгуур. Залгуурын афази залгих үйл ажиллагааны алдагдал бид нар чи хоол идэж чадахгүй болчихвол одоо тэг яах юм бэ тий. За тэгээд нөгөө нэг хоолоо мэдрэх хүртэх процесс тэр манай ОТ бас хөдөлмөрсөлж аягүй их ажилладаг. Тэгээд нөгөө жижиглэх ботлох. За ингээд эрүүн нүрнийхэн мэслийн одоо шүдний асуудлууд ороод ирнэ. Тэгээд 4 дахь 5 дахь шатанд нь залгих тий. Залгих үедээ хилцэлж тэр амар чухал асуудалтай. Тэгээ улаан хоол боловсруулах гэдэг. Залгуурыг ярьсан дээр бас нөгөө хавдрын улаан олооны хавдар нөгөө төвөнх тий. Тэр хавдрын хэлний том хавдрууд бас маш их хавдрын эмнэлэг дээр хилцэлж тусламжуулах ингээд хэрэгтэй болдог. Ингээд ярих юм бол асар өргөн хүрээний ойлголт хилцлийн ард яваад байгаа байхгүй. Тэгэхээр энийг одоо бид нэр 45 хоногт ч юм уу нэг жилд одоо онлайнаар ч юм уу сурах одоо бүгдийг эзэмшихэд бас хэцүү байгааз. Ер нь бол одоо би бол яг ингээд онлаар жишээлбэл саяны одоо Паркинсон өвчтэй ч юм уу эсвэл одоо гэмтлийн дараах тий цус аргалтын дараах ч юм уу хүмүүстэй ингээд бичлэгийг үзээд ингээд анги дээр бид нар нөгөө нэг практик дээр суралцаад ингээд явхад багш нар ч хэлдэг лээ. Маш бид нар зүгээр үндсэн л зүйлийн танарт хийж байгаа шүү. Ингээд бүр нарийвчилж орохгүй байгаа шүү. Өөрсдөө тэр чиглэлд ормоор байвал ингээд нарийсаа тий гүнзгийрүүлээд явна шүү гэдэг. Тэгэхээр бид нар бүр ингээд Японд ямар үг гэдэг гэхээр өндөгний одоо бүр ингээд шараачгүй зүгээр өндөг байгаа байхгүй юу. Яг тийм болж төгсөж байгаа суралцаа. Тэрийг шараад бэлэн болгоод ингэж явна гэдэг бол бидний чиглэлээр нарийсах зүйл болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр би одоо тэр афазид ч юм уу эсвэл бүр ингээд 2 дахь чиглэлээ бүр ингээд мартцсан тий тархины одоо хэлээр нэг хэсэг гэмтцсэн гэдэг хүмүүсийн бүр ингээд ассесмент буюу ингээд үнэлгээ хийх ном ч юм уу байгаад байгаа юм. Тэн дотор нь маш олон төрөл энэ хүнийг оюун ухааны давхар үнэлгүү зөвхөн одоо хэл яриаг нь үнэлгүү за нийгэм шигийн үнэлгүү за тэгээ дээр нь нийгэм шиг чадвар дээр нь юун дээр нь анхаарах уу гэдэг. Тэгээ миний нэг очиж исэн имлэг дээр би их сонирхолтой надад санагдсан юм гэхээр тэр хүнийг одоо ингээд онцлогдоод за нөгөө минь хүнээ танихгүй те өөрийгөө мэдэхгүй тэгээ дээрэс нь ярихаа болцсон. За тэр хүнтэй яаж ажиллах вэ гэдэг зүйл. Тэнгүүд хэл засал болохоор юу хийж юм хэр би ингээд дагалдаад ингээд оронгууд тэр хүнд өдөр алга ингээд юм тэмдэглэл хөтлөлдөг. Бичүүлдэг ингээд дэвтэртэй өөрөө дэвтэртэйг ярьдаг. За хамгийн хэцүү нь юу гэхээр нөгөө минь нөгөө ой санамж нь ингээд ойрж гарч байгаа учраас эмнэлгийнхаа өрөөнөөс гараад хэл заслын өрөө орох хоорондоо төрчдөг. Явж ирсэн хайч ч үгээд нөгөө найч. Тэнгүүд нөгөө хэл засалч мэдж байгаа учраас анханаас нь яг тэр төөрдөг хэсгэн дээр нь энэ ч сануулна. Тэгээд нааша ирж ирсэн би ч одоо юутэй хэлээ гэж асууна нөгөө. Тэгэхээр та одоо хэл засалд орох гэж байна. Тэгээд нөгөө өдөр болго хийж байгаа ш 7 хоног. Өдөр болгон өдөрт 20 минутаар ордог. Тэгээд би тэр үед хажууд суу харж ирсэн чинь ингээл бичүүлж байгаа өдрийн тэмдэглэл гэдэг жоохгүй яг өдөр болгоны тэмдэглэлээ ч. За өчигдөр та ямар хоол идсэн? Санахгүй байна. За тэгвэл өнөөдөр өдөр та ямар хоол идсэн гэдэг одоо нэг цаг 30 минут л өмнөх юм асуугаад ш. Тэнгүүд санахгүй. Тэнгүүд бүр ингээд 6-аар бэлдээд за та нэг ийм хоол идсэн юм шиг шүү дээ. Энийг мэдхгүй гэнэ. Юу гэж хэлт юм бол доо гэдэг. Тэнгүүд тэрэн дээр нь яаж юм юу гэхээр хэлж өгч байгаа юм. За тэр хэлж өгсөн үгээ буцаагаад одоо жишээл рамен гэдэг хоол идсэн байлаа гэхэд тэ нөгөө хүндээ ра үсгийн сануулж байгаа. Тэгээ буцаагаад нэг мэ гэдгийг сануулаа. Тэнгүүд рамен чинь энэ рамен байна те. За би рамен идсэн гэдэл бичээд үзье. Гээл эхлэнгүүд нөгөө юм чи юу ханз манд биш ингээ бүр хираагаар бичих гэж бодсон юм болоо. Тэгэхээр нөгөө хүний одоо нөгөө асуудал те нөгөө өвчин эмгэгийг за тэгээ нөгөө тархинд харуулт үссэн бол хэр зэрэг том талбай эзэлснээс шалтгаалаад харилцаа адилгүй байна. Ясар их хугацаа шаардна те. Ингээд ярихаар хилцлийн салбар бол асар өргөн байдаг юм байна. Бид нар ч ингээд нөгөө сураад, уншаад, мэдээд явах тусмаа юу ч мэдгүйгээ мэдээд ямар туршлага одоо бодит дээр практик дээр ажиллаж ижил нэг 10-аас дээш ажиллаж ижил жил ажиллаж иж
Одоо л нэг цавцгаас нь ойлгож байна гэдгээ ойлгодог. Хүн ер нь мэдхгүйгээ мэдэх гоё те. Айгу хэцүү шүү дээ. Одоо тэгээд нөгөө нэг би 19 он сургуульд ороод яг сургууль биш 23 гэдэг чинь оноо мартчих. Яг сургууль хэл засалд орохоос өмнө Монгол гэр бүлүүдтэй нөгөө холбоо тогтоогоод групп нэгээд пэйж мэж нээсэн байсан. Тэгээ ингээл хэл засалд ингээл дөнгөж орохдоо айгу тийм өөртөө ихтэй байгаа шүү дээ. Монгол гэр бүлийн гэдэг л айгүй өөртөө ихтэй. Тэгэл Орсын эхний өдрөөс эхлээл ерөн зүгээр л шалтаа буусан л та. Би чи юу ч мэдэхгүй юм байна. Юу ч мэдэхгүй юм байна. Бүр ингээд түүхийгээс түүхий юм байна. Тэгэнгүүт яг ингээд мэдхгүйгээ мэдэх чинь айгүй тийм надад их гоё байсан байхгүй юу. Тэгээ ангаахын хичээлийг би яг нэг нүгүүлэхэд бол би ингээд 10 жилдээ хим биологид айгүй муу гэдэг нь дуртай биш юусэн. Нийгмийн хичээл айгүй дуртай. Тэгээ би хизээж үрг ангаахт оромж бодож байгаагүй. Гэрийнхэндээ ч хэлсэн би өстө юу ч олжсэн математик ч юм ангаахаар хизээж явах. Миний бүр бүтэхгүй гэд хийчихсэн хэрний хүн ингээд нөгөө нэг зориг мөрөөдөл нэвэл ингээд бүтээчдэг юм байна л та. Тэгээд яг үнд бол маш уйлжил байсан л та энэ 3 жилийн хугацаанд л. Тэгээ анх нөгөө ингээд магистр яг тэр нөгөө шалгалтанд орох гээд явж байхад манай яг профессор тэгжсэн байхгүй шалгалт нэр ярилцлаган дээр. За хэл заслын энэ одоо чиглэлийг Япон хүүхдүүд сураад за шантраад гардаг. За дээрээс нь чиний 2 дахь хэл. За яг би ингээд 10 жил байцсан тэгээ өмнөх хүүхдийн чиглэлээр ажилласан. Ер нь бол бас нэг Японы хувьд бол алцгааргүй байгаа юм. Нэг төвшин мөвшин айл 10 жилдээ авцсан. Өөртөө л Японы асуудал байгаа шүү дээ. Би чадна. Гэхдээ араас нь ч аахгүй Япон хүүхдүүд хайдаг. За тэгээ энийг төгсөж чадахгүй дуустдаг хүүхдүүд бас байдаг. Тэгээ эн чинь нөгөө хувийн зардлаар сурч байгаа учраас маш өндөр төлбөртэй зөвхөн. Тэгээ чи ингээ 2 жилд багтаад сурна гэвэл худлаа. 4 жил 6 жил зарцуулж магадгүй. Юу гэж бодож юм бэ? Тэгдэг байхгүй манай. Тэгсэн чи ягаад ч юм тэр би өөлчж байгаа ярилцсан шалгалтын дээр. Үгүй би 4 жил зарцуулсан ч хамаагүй орно надад итгээрэй гэдэг. Тэгээд тэгсэн чинь намайг нөгөө удирдах магистрт авах гэж байгаа эмэгтэй хажууд байсан байхгүй. Тэгэл нөгөө агш гараад за одоо чиний ажил ихсгэндээ юу гэж бодож юм та гэл тэгсэн над руу манай гита гэсэнсэ гита гэд багш байдаг байхгүй. Хараал. За би явах хичээн чи тэгж чадах юм уу гэдэг. Би чадна би Монголд ингээд төгсөөд би ингээд Монгол хүүхдүүд ингээд дэмжиж явах ингээд мөрөдөлтэй. Чаднаа надад итгээрэй гэл. За өнөөдрийн тэгвэл ярилцлага дуусгая гэл. Тэгэл дууссан тэгээ нэг 7 хоногийн дараа хариулсан л тэнцлээ гэд. Тэгэл тэр үед яг би уйлж захтаа ингээд одоо бодохоор ичээд байдаг байхгүй. Тэгээ манай багш нөгөө яг сургуульд орсны дараа тэгж ам чинь надаас гадна нэг хятад охин бас орж исэн байхгүй юу. Тэнгүүд за энэ хоёр гадаад. За хятад хүүхдүүд ч юм амар байгаа юм. Хятад хэлтэй. Хандлнууд нь явчихна. Тэр найзын минь хувьд болохоор юу болж байна гэхээр хятадд хэлцлээ 4 жил сурцсан. Ажилтсан хүн орж ирж байгаа. Тийм. Тэнгүүд тэр хүнд хүртэл хэцүү байхгүй юу? Хэцүү юм байна. Би бол хажууд нь нусаа хацартаа нааж. Тэгээ би бүр яг ингээд юу хийчихвэ гэж бол ботоогүй л дээ. Гэтэ ингээд 2 настай хүүхдийн хажуугаар тэгээд 100% өглөөний 8:20-оос оройны 8 цаг хүртэл 7 хоногийн 6 өдөр хичээл суугаад би ер нь би яг аюу дэндүү ихтгэлтэй ороод тэгээд нэг хэсэг бол аюу тийм жоохон уйлчлээсэн л та би сайн нэг нь ойлгосонгүй яг энэ одоо юу гэсэн утгатай юм бол гэх бүгдийг нэг холбож ойлгоход аюу цаг хугацаа зарцуулсан. Тэгээд эхний семестр дээр бол нэлээд шантрах гэж байсан л та. Тэгээд манай багш тэгжсэн. За болох юм уу? Гэл манай багш тэгдэхгүй. Тэгэхээр үгүй болохгүй шүү дээ. Мард нь нөгөө Монголгүй би болохгүй шүү. Юу болохгүй. Эсвэл лам зээ биш Монгол улсын. Тийм Монгол улсын баг. Улс бодогдоод шүү дээ тийм. Монгол улс бодогдоод идэг нөгөө эцэгчүүдээ бас би чинь тийм ингээд бяцхан төвтэй болно ингэн тэг нэгснэ одоо бүр би хэл засалж болно гэдээ бүр ингээд одоо ярьсан. Тэнгүүд нөгөө өөрөө ярьсан зүйлдээж тэр ингээд өөр өөртөө ингээд би заавал нусаад танаас нь чамаагүй доосгоно гэж бодоод тэгээд дууссан л та. Тэгээс төгсөлтийн баяртай нэлийн уйлаан болж л бас. Тэр бүх өдрүүд нүдэнд харагдав. Бүр ингээд бүртээ харагдсан. Багш ингээл заал хам зайж ингээд хэл заслын одоо магистрийн зэрэг хамгаалтанд баяр үргээ гэдэг диплом гартчихсан байхгүй. Багш миний нэрийг дуудаал гэсэн чи би бүр шинээр уйлаад байсан. Тэгээ гарч ирэхдээ ингээд бүр салгасан ч гэдэг багшаас аваад уйлаад байсан. Манай бүр тэр хэцүү бэрхшээлтэй өдөр бүр нүдэнд чаа. Бүр ингээд нүднийг одоо хүртэл бүр ингээд бахархалтай байна нэрээ тийм. Тэгэхээр амар даваа биш ээ. Манай лам заяал тэр их хүнд хэцүү давааг даваад те мэрэгчлийг Монголд хөгжүүлнэ гэдэг ингээд тэгсэн мөртлөө ингээд буцаад ирсэн те. Тийм буцаад ирсэн. За тэгэхээр нөгөө анх яагаад хүүхдийн хэл цэцлийг сонгосон бол ойлгомжтой те. Угаасаа тэр төвд ажиллаж исэн тэр онцлогтой хүүхдүүдийг харж исэн. Одоо энийг ярихгүйгээр одоо практик руу гарыг. Тэгэхээр нөгөө тэр хүүхдүүдийн онцлогийг мэдчихсэн ямар асуудлууд байдаг бэ гэдгийг
өмнө нь мэдсэн байсан учраас сурахад бас ингээд илүү сайн сурсан байх гэж бодож байна. Ер нь манай шавнарыг харж байхад ч гэсэндээ ингээд 2 дахь мэргэжлээ сонгосон. Эсвэл өөрөө одоо нөгөө хөгжлийн мэргэжилтэй хүүхдтэй ээж нар илүү сайн сурдаг байхгүй юу? Тэгэхээр нөгөө хүүхдтэй практика одоо холбох өөрийгөө одоо гүнзгийрүүлэн одоо чадахжуулахад чухал нөлөө үзүүлсэн баха. Тэгээд ингээд практика давхар ингээд ботсон баг тийм. Тийм яг нөгөө практик дээр байсан гэдэг бол айгу үн цэнтэй туршлага байсан юм байл л да. Би тэрийгээд яг нөгөө багш нартай ярьж байхдаа л ойлгочихлээсэн л. Яг тэр үеийнхэн минь болохоор ямарч практикгүй шууд ороод ирсэн. Би болохоор яг ингээд хүүхдийн чиглэлээр ингээд одоо жишээлбэл юу гэдэг за эрэлтийн багш ороод ирдэг ч юм уу те эсвэл сонсголын бэрхшээлтэй хүүхдийн багш ороод ингээд ярингууд ярихад их амар. Тэгээ багшаасаа шууд ингээд жишээ болгоод асуудаг юм. Багшаа бодит төр нэг ийм жишээ гардаг. Энд дээр тэгвэл яана гэсэн үг вэ гэдэг ч юм уу те. Ярилцахад их амар байсан. Нөгөө талаар нөгөө мэддэг зүйл дээр багш нар ингээд дахиад мэдээлэл өгөөд ихэнгүүд жоохон ингээд юм өөртөө ингээд эргэлзээтэй болоод ирдэг юм лээ. Нөгөө ингээд даталт суурсан зүйлийг өөрчлөх гэж шүү дээ. Тэнгүүд одоо жишээл EBA-гийн онол суур те тэнгүүд хэлцэлгэнгүүд шал өөр болчихж байгаа. Тэгэхээр тэр нь яг ингээд бодит байдал дээр ингээд хүүхдтэй ажиллахад үе гарах гэдэг гэсэн байхгүй тухай даталгаарч тэр ингээд багш нар ингээд үе нөгөө модель хүүхдүүдийг авчирдаг. За одоо харилцаад үзгээ бичлэгийг хийчих. Тэгээ дараа нь тэргээ бүгдээрээ үтсэж чагаад ингээд ярьдаг. За наа алдсан байна яасан байна гэдэг. Тэнгүүд ялчгүй тэр нэг юм суудсан дадал бас ингээ орч ирэх гэдэг. Тэгэхээр бас нэг сөрөг тал байгаа даа. Нөгөө талаар. Гэхдээ практик тал дээр хэл засал гэдгийг яг ойлгох дээр бол сайн хэлдэг. Ер нь хөдөлгөөн засал дээр ч тэр нөгөө хүүхдтэйгээ тухайн үйлчлүүлэгчтэйгээ харилцах гэдэг чинь эхлээд хүндлэхээс эхэлж шин. Ойлгохоос эхэлж юм. Тэр хүүхдийг энэ хүүхд ийм шүү гэдгээр нь биш. Энэ хүүхд ер нь ямар вэ? Тэ? Энэ хүүхд одоо надтай итгэлцэл үүсч байна гэдэг. Тэгэхээр бид нэр хамгийн түрүүнд итгэлцэл бодож байна. Тэрнээс энэ хүүхдийг хилд оруулъя гэж бодохгүй. Энэ хүүхдийг өнөөдөр одоо хүүхдийг авиатай болгоод эндээс гаргая гэж юусэн бодохгүй. Итгэлцэл. Тэр итгэлцлийн хугацаанд хүүхдээс хамаарат нэг сар зарцуулах уу, нэг удаа нэг өдөр зарцуулах уу, нэг жил зарцуулах уу гэдэг нь өөр. Итгэлцэл үүсээд холбоо тогтоосныхоо дараа сонирхлоор нь дамжуулаад одоо усны сав байлаа гэхэд ингээд дуурахаар хүүхэд сонирхож байна уу? Дуурах сонирхгүй юм бол энийг өнгөрүүлээд үз. Өнгөрүүлээд болохгүй гал би толгоон дээрээ тавьд үз. Толгоон дээрээ тавихгүй гал тэгвэл зүгээр л өөртөө байруулчих л да. Энэ хүүхэд юу хийх гэж юм гэдэг. Яг үнэ. Тэгэхээр хүүхэд төвтэй. Хүүхэд бол намайг удиртаад байгаа юм шиг харагдана. Эсвэргээрээ одоо яг үүндээ бид тэр холбоо тогтоогоол бие бинийгээ сонсоо. Хариулт үзүүллээ. Буцаагаад бие бинийгээ сонслоо. Хиллээ, аваа гаргалаа. Сонирхлын татлал гэдэг ингээд нэг амархан юм шиг нэг тийм процесс явагдаад байна байхгүй юу? Яг тийм. Тэгэхээр тэн дээр бол итгэлцэл үүсээгүй тохиолдолд тэр хүүхэд өөрийгөө нээхгүй цаашаага үр дүн гаргахгүй. Яг тийм. Манай хөдөлмөр засалд бас эмчилгээний дотн харилцаа гэж хэлдэг байхгүй юу? Яг тийм. Энийг том хүн дээр ч гэсэн адилхан шүү. Хинтээш зүрх сэтгэлээ нээж тэгээд итгэлцэлж байж цаашаа авах байхгүй бүх юм. Тэгэхээр нөгөө эцэгчүүд одоо ингээд нөгөө практик руу орё. Монголын нөхцөл байдал байлаа. Одоо сүүлийн үед бол яагаад ч юм мэдгүй миний хувьд аутизмтай хүүхдийн тоо ихсээд байгаа гэж ажиглагдчих юм чамд үгүй юу? Ихсээд байгаа гэдэг нь тийм ер нь бол яхаа уншлагдаад ингээд аутизмтай юм шиг байна. Аутизмтай хүүхдүүд бол ихсэж байна. Гэхдээ би тэрийг юу гэж харж байгаа гэхээр 18 оноос хойш эцэгчүүдтэй холбогдоод ингээд явхад тэр үед аутизм талаарх мэдээлэл их цөөхөн байсан. Одоо Монголын аутизмын холбооноос бусад газар ер нь баг ховордог. Одоо болохоор ингээд эмнэлгүүд ч аутизм талаар ярьдаг, тий сургалтын төвүүд нэгдээд за ийм байл аутизм байж магадгүй шүү, үзүүлээрээ ингээрээ гэдэг мэдээлэл нэг түүгээд тэгэнгүүт нөгөө ковидор төрсэн хүүхдүүдээгээ эргээд ингээд 4-5 хөрөнгүүд гинт хүй манай хүч нэрээ дотор хатгүй юм штэ гэдэг ч юм уу тий. Тэгээ ковидор гэж бүр яг онцолж байгаа ковидор төрсэн хүүхдүүд ч одоо ер нь бол яг онцлогдоод яваад байна штэ. Тэгэнгүүт ковид орч нөгөө гэртээ суудсан. Манай хүч нэрээ айгуух англиар ярьд юм шин. Айгуух зурагт үзд юм шин нэрээ гэдэг зүйлийг ажиглаж анзаарах нь их болсон болов уу гэж би өөр нэг ойлгоод байгаа. Тэгэхээр мэдээлэл нэг төгсөн учраас нэмэгдсэн болов уу гэдэг зүгээр төсөөлөл таамаглал юм гэсэн үг. Яг одоо л яг тийм нэг юм баримттай юм гарах статистик бол болохоор тийм. Ер нь бол тэгж ихсээд байгаа болов уу гэж ажиглагдчих. Тэгэхээр нөгөө нэг бас л ингээл нөгөө бодит амьдралын жишээнээс ингээд аваад үцхээр хэл засалж аутизмтай хүүхдэд хэл засалчлах хэрэгтэй. Надаа 20-30 минут хэл засалт хүүхдэд явуулах хэрэгтэй байна. Тэгсэн 1-2 сарын дараа ярддаг болгомоор байна гэсэн тийм. Тэгэхээр нөгөө түрүүчийн битэрийн ярьсан сэдвээс ахуулаад
хүүхэд болгоны нээх хугацаа харилцаа адилгүй тэр хүүхдийн сонирхол итгэлцлэр дамжуулна. Тэр хүүхдийн нөгөө бүр өмнө нь ярьсан шүү дээ тэр нөгөө тархины хөгжил, биеийн хөгжил, танин мэдхэн хөгжил нь ямар байна вэ гэдгээс шалтгаалаад хүүхэд болгоны одоо харилцаа бол өөр байна. Заавал тэр хүүхэд үгэн харилцаагаар илэрхийлж өөрийгөө илэрхийлж алга байхгүй. Яг тийм. Тэрийг эцэгчүүдийг маш зөв ойлгоосай гэж бодож байна. Энэ дээр маш товч тодорхой нэг хариулт өгөөч. За эцэг эхчүүд бол одоо өдөр болгоно л яг тийм асуулт орж ирдэг л тийм. Би тэгээ үе нөгөө байнга чатаа нөгөө нэлэх хурд талаар харж чаддаг болохоор өдөр сард нэг удаа чатаар асуултанд нь хариулъя гэдэг юм өдөрлөг хийдэг. Тэгээ өчтөрөөс ас ихэлсэн өчтөр гэхэд 40 хэдэн чатанд хариулаад унтчих байгаа байхгүй. Бүх асуулт нь л ер нь тийм. Яаж хурдан ярддаг болгох вэ? За тэр нас нь ерөөс хамаагүй. Нэг настай байна уу, 6-тай байна уу, 7-тай байна хамаагүй. Тэнгүүд би болохоор дэлгэрэнгүй бичээрийг нөгөө дадал болсон биш надаас хийж асуулт ирдэг учраас дэлгэрэнгүй танаа хүчийг ямар төвшөнд байгаа юм. За ямар төвшөнд байгаа гэхээр хамгийн түрүүнд асууж байгаа нь дэлгэцэн амралт юм уу? Утас зурагт үздэг үү? За тэнгүүд хүүхч өөрийгөө илэрхийлж гинүү. Тэр нь өөрийгөө илэрхийлнэ гэдэг нь ээж аав руугаа харахгүйгээр зүгээр л өдөөс ингэж удаа гэж хулгаандаа биш. Харилцсан өөрийгөө илэрхийлж гинүү. Би одоо тань руу хараал те гэл илэрхийлж гинэ ч юм уу те. Тэрэн дээр энэ чинь хуруугаараа зааж гин. Энэ рүүгээ харж гин. Тань руу харж гин. Тэгээд өөрийнхөө биеийн хилэмжээ явууч чинь. Тэгээ аваа явууч чинь гэдэг энэ чадрууд нь ямар байна гэдэг. Тэгээд нэмээ тэрэн дээр нь ээж аав нь ямар байна гэдэг хамгийн чухал. Хүүхэд ингээ яриад идэг ээж аав нь за ус мэ. Гэт усаа онгойлгож өгөөд дусгачдаг. Тэгэнгүүт тэрэн дээр би ээж аавд юу гэж хэлдэг гэхээр ус биш үү? За ус уух юм уу? За хоёул хамт онгойлгоё. Хөгжих гээд ш. Нөгөө хүүхдийн гарыг хөгжүүлэх гэдэг. Нөгөө хүүхд чинь танин мэдээд энэний чинь ингэж онгойлгох юм байна. За тэгээ онгойлгохсныхан дараа нь өөрт нь мэ гэдэг өөрх нь гарт нь өгөх гээд ш. Яг чинь ихэр нөгөө нэг зажлах залгуур гэдэг чинь эхлээд энэ одоо гарт байгаа эсвэл нүдний урд байгаа зүйлийг танихаас эхэлж байгаа. Тийм шүү дээ. Гар нүдний зохицуулах, амны зохицуулах, нүдний координатор ингээ үсээд ингээд тэнгууд энийг харж байгаа тархич нь одоо амаа онгойлгоо шүү хөөл хамзаа гэдэг үсч. Энэ ус шүү дээ чи уруулаа цорвуулгана гэдэг. Тэрийг нь бид нэр бүгдийг алгасаад энэ бол ус. Чи ус гэж хэл. Гэдэг дээр ус авъя гэж хэлээч гэдэг дээр. Тэгээ манай хүүхэд ус авъя гэж хэлээч гэд чаддаг юм аа. Тэгсэр нөгөө ус гэж хэлэхгүй байна гэж орчирдог байхгүй юу? Үгүй. Ус авъя гэж хэлээч гэдэг чинь дуурайж байгаа үг байхгүй юу? Ус авъя. Хоёр үг. За ус авъя. Гэтэл танин мэдгүй нь ойлгомжгүй. Энийг ус гэж ойлгоогүй. Авъя гэдгээ ойлгоогүй. Тэгээд ээжийг дуурайгаад хэлчихэнгүүт ээж ус өгдөг гэдгээ бол таньсан баг. Гэтэл гадаад дэлгүүрт гараад аман цангуул гэж илэрхийлэхгүй гэсэн үг. Тэгэхээр энэ илэрхийлэмжийг бид нэр алгасаа дэмжих гэдэг гэсэн. Тэгэхээр тэрийг одоо ингээд би чатаар бүгдэндээ тайлбарлаж чадахгүй учраас би зүгээр хамгийн түрүүнд сууж байгаа нь дэлгэцэн амрал ямар вэ? Та хүүхдтэйгээ хэр чанартай цаг тоглодог вэ? Хүүхдээ сонсдог уу? Хүүхдтэй хэлж өгдөг үү? За тэгээд та битгий байн хүүхдээ командлаад битгий хүүхдээсээ энэ юу вэ гэдэг асуултыг байн асуугаад гэдэг 6 7 юм ингээд бичиж явуулаад байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр зөвлөгөөний цаг авч онлайнаар ч юм уу танхимаар одоо би өгч эхэлж байгаа орж ирэнгүүт яг тийм байдаг байхгүй. За та хүүхдтэйгээ тоглоорой гэх тэгэнгүүт өдөр аль намаа өдөр аль унши. За хэний үлээ одоо юу гэдэг дахиа чи мэдэн штэ дахиа гэж хэлж. Тэгээ дахиагийн хэлчихнэ. Тэгээ дуусчихна харилцаа. Нөгөө хүүхдээ урамшуулад, ойлголцоод, тэнд хөгжилтэй харилцаа үүсгэх гэдэг нь одоогийн яг эцэгчүүдийн хувьд хамгийн толгомдож байгаа асуудал. Тэгээ тэрийг нөгөө бүрэн одоо санд би танд хэлснийг бүгдийг тайлбарлаад ярьсан ч яг практик дээр нөгөө ээж аавд минь хийх гэхээр цаанаа нөгөө сэтгэл зүйн яваад. Энийний оронд ус гэл хэлүүлчихээ. Тэгээ ажиллаа хийгээ. Тийм тэгээд ойлоод ялцаад зургат авцсан. Буюу яах вэ? Ялчгүй цаанаа сэтгэл зүй авах гэдэг. Тэгэхээр тэр зүйлийг ингээд яаж өвтэйх ингээд илүү ойлгомжтой болох уу, яах уу гэл өдөр болгоно л бодол. Тэгэхээр нөгөө энэ асуултууд түгээмэл асуудаг эцэгчүүдийн асуултыг хоёул ингээд хариулахад энэ бол зөвхөн ингээд хүүхдийг ус авъя гэдэг хоёр үгийг сургахтаа биш. Энийний цаана асар их харилцаа, цаг хугацаа, асар их хөдөлмөр хүүхдийн хөгжил байдаг юм байна гэдгийг л ингээд дамжуулж хэлмээр санагдаж байна. Лам заяа маань Япон улсад хүүхдийн төв дээр ажилладаг байсан. Одоо Монголд ээж аав нартай ажилладаг, ирээдж ажиллаж байгаа, онлайнаар ажилладаг. Тэгэхээр энэ олон хүүхдүүдтэй ажиллаж байгаа явцад бол хилцлийн гоё
амжилттай одоо болсон гоё кейсүүдээс яриач. За яг толгоонд бууж байгаа бол нэг хоёр кейс л байна. Яг сүүлийн үед тохиолдсон гэсэн үг. За эхний кейс нь болохоор яг оншгүй байж хаад 2 настайд орж ирээд тэгээд 2-3 жилийн дараа эргээд надад буцаа дараагийн асуудал гарч ирээд орж ирсэн гэр бүлийн л да гадаадд амьдардаг. Тэгэнгүүт эхлээд бол тэг нэрээ мэдэхгүй байна, өдрөө харахгүй байна. Бид хоёр ингээд юм холбогдож харилцаа тогтоождаг. Манай хүүхдийн ганцаараа тоглоод байна гэд. Тэгэнгүүт тэн дээр би нэг 6 сар бол ажиллаж байгаа онлайнаар ингээд зөвлөгөө ээжд нөгөөд. Тэгэнгүүт 6 сарын хугацаанд бол тэр ээж хүүхдээ ойлгодог болсон. Хамгийн гол нь ойлгодог. Тэрнээс хилд орох гэдэг биш. Ойлгоод манай хүүхд одоо ярмаар байгаа юм бэ? Нэг одоо энэ үед ярмаар байгаа юм байна. За ямар үед хүүхдийнхаа яг дуртай зүйлээр нь дамжуулаад үгсийн санг нэмэх үү, ямар үед нь инээх үү, ямар үед нь гэд бүр ингээд реакц өгөх үү гэдгийг ойлгодог болчихсон. Тэнгүү тэр хүүхд минь одоо ингээд 4 нас гаралтай. Натар эргээд холбогдсон болохоор хилд орчлоо. Одоо ингээд айгүй бүрхэн ярьдаг болсон. Гэхдээ нэг үгээр яаж энэ үгсийн санг цөөхөн байна. Цэцэрлэг дээр ямар ч асуудалгүй болсон. Ингээд ямар дараа нь одоо бид нар юу хөө гэдэг. Тэгэхээр би маш их баяртай л байгаа л тэрийг харангуй за маш сайн байна. Одоо тэгвэл та номоо яаж уншиж өгч чинь. За хамтдаа таавар таалгах юм хийж болж чинь. За эрэгтэй хүүхд учраас хөдөлгөөнтэйгэр та бүр яг гэртээ ингээд за одоо юу гэдэг ээж нь ийм боллоо шүү. Энэ ямар амтан билээ гэдэг ч юм уу те таавар таалгаж болж чинь. Хамгийн гол нь таавар таалгаад хэлэхгүй болонгууд хөө хэлээч чи мэдэн штэ гэж юусоо болохгүй. Өө энэ чинь одоо юу илээ monkey гэдэг ч юм уу те. Тиймэрхүү байдлаар хүүхдээ хүлээнгээ сонсуулаад үзээрэй гэд. Тэгэхээр эхлээд сонсож мэдээлэл авах гэдэг гэсэн танин мэдхгүй тал дээр хэл ярианыхаа одоо нөгөө нэг хөрөгчн дотроо үгсүүдэд цоглуулаа мэдээ таниад тэгээд баг-багаар тэрэнд нь хинт буюу юу илээ гэдгээр нь байнгут өөр хүүхд monkey гэж хэлэх нүггүй гэдэг. Тэгэхээр тийм байдлаар дараагийн дэмжлэг нь явж эхлэх гээд байна л да. Тэгэхээр хүүхд бүр дээр гарч байгаа үр дүнгууд өөр. Цаг хугацаа нь өөр. За энэ дээр онцлогоос бас өөр. Онцтой оншгүй гэхээс илүүтэйгээр хүүхдийн онцлог өгөгдөл нь ямар байна? За хамгийн чухал нь бол гэр бүлийн харилцаа ямар байна? Гэр бүлийн сэтгэл зүй ямар байна гэдэг маш чухал гэдэг. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдтэйгээ яг төвлөрч харилцах цаг, чанартай цагийг гаргах боломжтой байна уугүй гэдэг л маш зөв байна л да. Тэгэхээр боломжгүй хэрнээ одоо бид нэр ингээд мэдээлэл аваад мэдээд эргээд хүүхдтэйгээ ажиллахгүй яг үнд ямар ч үр дүнгүй одоо байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр бол миний энэ одоо нэг хэдэн жилийн кейсэн дээр их гардаг зүйл байхгүй. Тэгэхээр би бол ээж аавдыг сүүлийн үед айгүй хилдэг зүйл нь та хүүхдтэйгээ ажиллахад бэлэн байна уу? Таны сэтгэл зүйн байдал ямар байна? Та хүүхдийнхаа онцлогч юм асуудлыг хүлээн зөвшөөрч чадж байна уу? Зөвшөөрөх гэж одоо нэг оролдож байна уу гэдэг. Тэгэхгүй болохоор нөгөө саяны реакц гаргадаг шувуу гэж ярьж байгаатай адилхан тий гараа далаад хөдлөөрэй гэдгийг нөгөө ээж минь айгүй даруухан ч юм уу ер нь ингийн үед юм ярьдгүй гэж бол хөдөлж байгаа байхгүй. Тийм багш зааж байгаарай ингэн гэсэн үг. Тийм яг мөн штэ гэдэг. Тэгэхээр эцэст нь яаж юм гэхээр нөгөө ээж аавыг ин чиглүүлээд байгаа байхгүй юу? Яг хилд ороогүй байгаа хүүхдүүд бол яг ганц хамгийн сайн багш нь ээж аав нь учраас. Ээж аав нь чиглэгдээд харилцаа тогтоосны дараа бол эсэргээрээ терапевт дээр шууд ингээд даатгаж болчих жоох байхгүй. Гэхдээ давхар ээж аав нь ажилласан хэвээрээ байх хэрэгтэй. Гэрээ орчин маш чухал. Орчин бүр хамгийн чухал. Гэтэл одоо тэр терапевт хил засалч дээр хөдөлмөрсөлч дээр аваачж орхичоод тэнд яг нэг цаг юм уу цаг 30 минутад найдаад эндээс л манай хүүхд хөгжинэ гэж найдаж юусоо болохгүй байна шүү дээ. Энийг бол эцэг эхчүүдтэй бүр анхааруулan хэлмээр байна. Та бүхний оролцоо бол маш чухал шүү. Гэхдээ хүүхд бол маш сонирхолтой. Одоо сая ингээл лам заяа маань 2 нас 4 насны хөгжлийн онцлогоор явж идэл хүүхэд бол за яг нэг өөрийгөө нэг богино үгээр илэрхийлдэг бол аваагаар илэрхийлдэг бол за ярьдаг ч байж магадгүй. Аутизмын хувьд бол давтаж ярьдаг ч байж болно. Ингээ явж байгаад цаг сайн ажиллаж чадах юм бол ингээд яриа үсээд ингээд тэнгуут бид нар сургуулийн асуудал яригдана. Тэгтэл олон төрлийн нэг суралцсан асуудлууд яригдана тий. За тэгэл тоогоо бодож чадчихэв үү? Уншиж чадчихэв үү? Бичиж чадчихэв үү гэдэг хоёр докчор бас дислексинууд гэж байдаг тий. Тэднэр дээр бас ингээд хэл засалж мэрэгчлэлтөнгөө терапевтууд хамтарч ажилладаг. Ингээд нэмэх нь багш нартай. Яг ажиллах болно. Тэгэхээр ингээд яриад хам бол бас л их цаг хугацаа авах нэ тий хоёулын хувьд бол дараагийн сэдвүүдэд бид нар бас юу байна? Тухайлан одоо сэдв болгоноор тий насны онцлог болгоноор нь хөдөлмөр бэрхшээлийн төрөл болгоноор нь ярилцсанаа. За ингээд зөндөө олон жилийн туршлагатай амжим яг хүнд хэцүү шантармаар үед юу байсан бэ? За хүнд хэцүү шантармаар уу байсан. Одоо нэг нүгэлгээд айгүй аз жаргалтайгаар сураад ажиллаад өдөр болгон баясаал одоо алаад өгөх юм байна гэл гэж юусэн бодсон юм баг байхгүй дээ. Тэгээд эсэргээрээ
шантармаар үе гэвэл хамгийн анх би яг Японд хүүхдийн хөгжлийн төвд одоо 3 жил ажиллахдаа ш тэр хооронд манай дээдлээ одоо хариуцсан дараа нэлийн тим юм бүр маш чанга хүн байсан байхгүй бүр үнэхээр чанга. Тэгээд одоо чанга учраас тэр хүний доор ингээд эргээд ингээ харахад бол олон юм бас тэрнээс аваа сурцсан байна. За тэн дээр юу болдог хүнд байсан зүйл нь вэхээр өдөр болгон тэмдэглэл хөтлөлдөг гэсэн. За ингээд би нэг кейс авчлаач өдөрт нэг 5 хүүхэдтэй ч юм уу тий. За 5 хүүхэдтэрээ бид нар ингээд шууд тэр дороо бодно. За эхлээд энэ ороод ингээ орно төлөвлөгөөгөө гаргана. За зарим нэг хүүхэдтэр заримдаа 9 төлөвлөгөө гаргана. За ингээд төлөвлөгөөнүүдээ гараад тэрийг ингээд буцаад дүгнэлт хийдэг тэр өдрөө ажиллаад харсныхаа дараа дүгнэлтээ хийснийхаа дараа манай дараагийн хийлэгдэх гэсэн зүйл нь өөр дэвтэр гаргаж ирж байгаад өөрсдөө үнэлдэг. Би өөрийгөө үнэлнэ гэсэн үг. За А гэдэг хүүхэд төр би ямар байсан бэ? За ийм юм байсан. За юу чадаагүй вэ? Энэ дээр чадаагүй. Дараа нь яхаа энэ нэгээ хийн. Эргээд тэрийг багш маань шалгадаг гэсэн. Чеклээ. Маргааш өглөөнд улаан харин бодоод ирчих шээ. Миний харсан одоо би өөргөө чадчихин гэж бодоод үнэлсэн байсан зүйл нь юу ч биш байсан ч. Оо чи чадаагүй шүү дээ. Тэгэхээр нөгөө ингээд ямар нүрт тулж ийн гэхээр чи чадахгүй. Чи чадахгүй гэдэг зүйл яг толдог гэсэн аахгүй. Тэнгүүд нөгөөдөө эргэн тойронд хамт ажилладаг хүмүүс бол ингээд шалсаа гараалт ингээд алаа боллоо явчихдаг. Тэнгүүд би болохоор нөгөө л Монголоо л бодчих. 0 ороод ингээл шалгуулах гэдэг нь шүү дээ. Дандаа л өдөр бол нөгөө дарга минь хараад байгаа юм чинь. За ингээл ийм за энэ хүүхдийн тэр чинь янз бүр хүүхд ирнэ шүү дээ. Хүнд хөнгөн дунд за зарим нь бүр ингээд нэг ч суухгүй, нэг секунд ч суухгүй бүр ингээд хүүхд. Тэнгүүд нэг хүүхд төр нэг тод үлдсэн жишээн дээр болохоор аутизмтэй тавтай хүүхдээс санагдаж байна. Тэнгүүд тэр хүүхд болохоор юу ч сонирхдаггүй тоглоом. Тоглоом юу ч сонирхгүй ингээд гараа ордоо ингээд ягаал хан дээр ингээд гараа хөрөг хөдлөөл ингээд явж идэг. Ингээд тойроол ингээд гүгээл явдаг байхгүй. Тэгээ ингээд эхний хичээл ингээд наваг авч явах энэ хүүхдүүд өдөр одоо чи хариуцаа ингээд хийгээд үз өөрөө төлгөө гараад бод гэл. Тэгээл нөгөө хүүхдээ ингээд эхлээл тэр чинь дөнгөж ажилд гарсаж мэдгүй штэ сайн нөгөө гэлс наваг бүр нэг нүдэрээ шаарддаг бүр ингээд юу намайг итэл ингээд гүг авчдаг байхгүй тойроол. За гээл тэгэл 0-д орчих байгаа юм гүнзгий ас авчих. Тал руу гарал. За яг энийг давчвал чийг ална. Ойлоо санагдаж байгаа шүү дээ. Яаж одоо 45 минут өнгөрүүлнэ гэдэг юм бас бодогдсон. Тэгээд ээж нь харж байгаа. Нөгөө бүх юм нээлттэй манай түүний хувьд болохоор ямар ч цаана хаалга байхгүй. Манай нөгөө багш тэгээд ээж нь хардаг. Тэгэл за надад итгээд энэ хүүхдийг даатгаж байгаа учраас хүнд ингээд тий хил доктороогүй ингээд бүр ямар ч одоо команд мамад ямар ч харилцаа байхгүй хүүхдийг даатгаж авч би чадна. За Монголын хэлээр гарна шүү дээ тэр дотроо. Энд ингээд чи чадахгүй өнөөдөр ингээд болио гэвэл би очиод төмөмнэг Монгол хүүхдүүдийгээ ингээд бүр ямар ч боломж байхгүй шүү дээ. Одоо л чи энийг хийчихвэл ирээдүйд ингээд инээгээд ярина гэж дотроо бодоод 5 секундэд амардаг 0-ийнхаа харах хөрөндийг орч юм. Тэгээ гараад явсан чинь яасан гэхээр 45 минут хугацаанд янз бүрийн үзэж байгаа шүү дээ. Бөмбөг гаргаж байгаа ингээд нэг юм нөгөө эргүүлдэг юм тоглоом гаргаж байгаа ингээд уурдаг сажигнадаг юм гаргаж байгаа ингээд бүх юм хийгээд байдгүй. За тэгсэн чинь сүүл рүүгээ би бодож байгаа. За байл энэ хүүхд зүгээр л гүүх дуртай ингээл амар хөдлөөд байгаа юм чинь хөтөлгөөнтэй юм хий гэж бодонгуудаа амар том за матрас байсан байхгүй цэнхэр хөнгөтэй бүр ингээд бүдүү. Тэгээ тийм том матрасыг би ингээд нөөрөнс гаргаж иргээ барьж байгаа. За тэгээ ингээд тэр хүүхд чинь гүүж хооронд нэг халт нэг сэсгүй наваар шүү. Тэгж яхаа хооронд нь би тэрэн дээр унж байгаа байхгүй. Ингээд матрасан дээр өөрөөр ингээд шууд ингээд нам ингээд унгууд гэл хэлдэг байхгүй. Тэгэнгүүт л би яг гэдэг юм жижиг давыг сонсож байгаа. Амьсгалын сонсол yes гэнэ дахиад ингээ гүйж хатна араас нь ингэж явж байгаа л яг өөрийг надраа харангууд нь нураал дээрс нь ондох байхгүй. Тэгвэл гэл инээ. Тэгэл явж байгаа тэр хүүхдтэй харилцааг үсчихэж байгаа. Тэгээ 45 минутын хамгийн сүүлийн 1-2 минутанд бид тэр тийм харилцаа үсээд дуусч байгаа байхгүй. Тэгээ манай багш ингээд яхав дэжгүй шүү гэл ээж нь болохоор гайхаж байгаа. Хүй манай нөгөө үнийгээ сонирхож штэ гэдэг. Тэгэнгүүт тэр хүүхдийг дараа нь би ингээ хариуцаад ингээ яваал нэг хагас жил хариуцаж яваад тэгээ тэр хүүхдэл аягүй хөрхөн юм өөрийгөө илэрхийлдэг. Тэгээд гол нь суугаад миний одоо ингээ ийм завраар ингээ шүү за хамт тоглоод хөдөлдөг юм болоо дуусчихсан байхгүй. Тэгээд тэгвэл тэр хүүхдийн дараагаас манай ингээд нөгөө ажил ингээд оноодог шүү дээ ингээ ийм хүүхдэд ингээд дандаа хүнд хүүхдэд өгдөг болсон. Энэ хүүхд энэ шантарахгүй юм байна гэдэг. Ямар нэгэн аргаар учрыг нь олох юм байна гэх. Тэрнээс шүүрсээ дандаа хүнд хүүхд орж ирэл ярьдгүү. Одоо юу тийм бүр ингээд амар асуудалтай зан авирын асуудалтай эдээчтэй ч юм уу эсвэл бүр аутизм хүн шимжтэй эсвэл оншгүй хэрнээ хүнд одоо ээж аваад нэг яхаа мэдхгүй. За чи өнөөдөр харьцаж шинэ хүүхдгэл. Тэгэнгүүт ингээд нэг талаар амар ингээд эргээ харахад айгу зовсон юм шиг хэрнээ тэр үеүдээ давцсан учраас маш их туршлага. Тийм туршлагатай ингээд нэг мэдрэмж суудсан. Ямар ч хүүхдийг ингээд хараал за энэ хүүхдээ нэг ингэх юм байна да гэж хардаг. Тэгээд би эцэгчүүдтэй ингээд танхимаар ч юм уу ингээл за эсвэл онлайнаар ч юм уу уулздаг. Эхний нэг
2-3 минут л зарцуулж байгаа. Хараа л за ээж энэ хүүхд энэ за та одоо ингээрэй гэж яриад эхэлдэг. Тэгэнгүүт яг тэр нь оноцсон байдаг. Зүв байгаад байдаг. Тэгэхээр хүнд хэцүү үед бол тийм л байсан. Яг хөгжлийн төв дээр бол тийм хүнд хэцүү үе байсан. Ангаахт бол бас нэг өөр хэцүү үед байсан. Одоо бол яг Монгол гэр бүлүүдтэйгээ ажиллаад яг ингээ хүүхдийн чиглүүлэх бас нэг хэцүү үед нь явж чинь дуусахгүй л байх гэж боддог цаашдаа. Тэгэхээр одоо яг энэ хүүхдүүдтэй ажилладаг зөндөө олон мэрэгчлэнгүүд байна шүү дээ. Ингээл хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, за хил засалчод багш нар, туслах багш нар гэл тээ. Тэр хүмүүст хандаж одоо урам зориг өгөх. Мэдээж өдөр болгон тий өцөөж биш. Гэхдээ шантрах үе байдаг, хүн болгонд байдаг. Тэгэхээр ямар урам зориг өгмөр вэ? Ямар? За урам зориг нь бол одоо яг тэр тухайн хүүхдтэйгээ ажиллаж байгаа хүүхэд маань өчигдөр буюу өмнөх хичээлээсээ өнөөдөр юу нь сайжирсан бэ? Юу нь өөрчлөгдөж байна вэ? Тэр нь сайн мөн хамаагүй. Юу нь өөр юм гэдгийг л ажиглаад сурчвал амар урам зоригтой болно л гэж юмэр хэлмээр нь. Тэрийг нөгөө нэг ажиглахгүй болохоор шантарч гадаг. Өө хэцүү юм ч юм уу те хүнд юм биш. Тэнгүүд 7 хоногийн өмнө ирсэн үедээ хүүхэд маань нэг нүдээ надран гэсэнтэй өнөөдөр 2 удаа ингэчлээ штэ гэдэг ч юм уу. Тэгэж тэр хүүхдийн өөрчлөлт болно. Өөрийнхөө яаж өөрчлөгдөж байгаагаа хамтдаа ажиглачвал илүү урамтай санагдана, илүү баярламар санагдана. Тэгээд давхар бол би мэрэгчлэлтөнгүүдэд хэлэхэд бол ганцаараа биш шүү л гэдэг. Яг бол багаараа ажиллана шүү. Яг ингээд ганцаараа ингээд төвд нийцсэн ч юм уу айгүйх байгаад байна л та. Тэгээ биний зүгээр төсвөлөөр Японд бол угаасаа тийм хөгжлийн төв дээр бид нар бусад одоо төвд байгаа шүү дээ. Одоо жишээл тухайн хөгт AB ч юм уу одоо хил засалч юм янгууд бид нар тэрнтэй холбоотой байдаг. За тэгэнгүүт бид нар энэ дээр ямар хагаад одоо нөгөө нэг тайлбар үр дүнг нь факстад явуулч хоорондоо ингээ ярилцсан. Тэгээ мэдээлэл солилцож байна. За тэгээ танаа дээр нэг ийм орж байгаа юм бол манайх тэгвэл энэ талаар хөгжүүлэх байх уу гэдэг ч юм уу. Гэдэг нь ямар гоё юм бэ? Тийм тэгэнгүүт одоо нөгөө дүүргээс ингээд хүмүүс ирээл халамжийн ч хүмүүс л одоо нөгөө тусгай хэрэгцээ мэрэгчлэлтэнгүүд ирэнгүүтээ ч гэсэн бид нар тэрнтэй ярилцсан. Тэнгүүт тэр гэр бүлд бүх юм нээлттэй гэсэн үг байхгүй. Хаалганы цаана юу ч явагдахгүй. Тэнгүүт энэ манай сургалтын төвийн онцлог нь юм учраас танаа хүүхдийн хөгжлийг бид нар энэ дээр нь явж байгаа шүү. Ийм зорилго гаргах чинь та зөвшөөрч байна уу гэдэг хурал гэдэг бид нар. Тэгээд нөгөө хүүхд нь ээж аав зөвшөөрөхгүй бид нар хилд оруулмаар бид нар лекц уншиж байгаа. Үгүй энэ хүүхд ингээд танаа хүүхд одоо ингээд нэг өсөрч байгаа бол нэг удаа өөрөө ингээд ганцаараа өсөрч байгаа бол бид нар 6 сарын дараа 2 удаа ганцаараа өсөрдөг болгоё гэдэг зорилготой явж байгаа байхгүй. Нарийн. Тэнгүүд хэл яриаг гингүүд за өөрийгөө надаа гэд ингэж байгаа бол нэг удаадаа надаа гэсэн бол дараагийн удаа нөгөөдөө төлөвлөгөө гаргачих чам. Тэр төлөвлөгөөн дээрээ хамтын ажиллагаа ганцаараа биш хамтын ажиллагаанд явна. Тэгэнгүүт өөр төвүүд дээр ямар төвүүд дээр явж гин цэцэрлэг дээр ямар байна, сургууль дээр ямар байна. Тэд нар хоорондоо мэдээлэл солилцсонгоо бүр шаардлагатай бол цэцэрлэг дээр нь бид нар очдог. Магадгүй цэцэрлэгийн багш нар нь манай төв дээр ирдэг ч юм уу. Тэгээд тэр төвүүд дээрээ бид нар гол нь нээлттэй. Ээж аав нь ингээл коридор цуу харж идэг. Энэ багш юу ороод юу гарсан бэ? Хүүхэд нь ямар вэ? Араас нь сургаал 45 минут орчноор араас нь 10 минут заавал цаг гаргаад фидбек буюу өнөөдөр ямар байсан талаар тайлбарлаж өгдөг. Өнөөдөр ийм зорилготой учраас ийм юмыг ингэж ороод хүүхэд ийм байлаа. Гэхдээ ийм юм дээр жоохон алдсан ч гэсэн ингэж дэмжлэг үзүүллээ гэдэг юм. Тэнгүүд ээж аав нөгөө өөртөө гэртээ ямар асуудал байгаа ирэнгууд за та тэгвэл нэг ийм оролдоод үзээрэй гэдэг ийм харилцаа холбоо, хамтын харилцаа холбоо гэдэг юм Японд бол маш их хөгжсөн байдаг учраас би мэрэгчлэлтэнгүүдийг бол ганцаараа биш шүү. Уушиг юмдаа бөөнөрөө хамтраад явчвал өртөндөө байх гэдэг байна. Тэгэхээр Японд бол ингээд маш их эцэг их хариуцлагатай тэр чин бүр ингээд хэдэн 10 жил тогтцсон соёл биш үү ингээд хөгжөө явцсан эдэд бол. Гэтэл Монголд бид нар энэ соёлыг бий болгох гэдэг шүү дээ. Тэгэхээр нийгмээрээ энэ хөгжлийг бид нар бөөнөр авчрах хэрэгтэй. Яагаад гэвэл эцэгчүүд завгүй байна, терапистүүд нэг маш олон одоо нэг терапист төр ингээл 30-40 ингээл хүчиж чинь хизээ фидбек өгөх юм. Хизээ тэр хүүхдийг одоо хэдэн сараар ажигласан ажилтаа хийх юм. Тэгэхээр маш тийм хурдан үр дүн шаардаад байдаг. Дээрээс нь би нэг комментиг хэлмээр санагдаж байна. Сэргийн цахыг бол айгүй удаан нэг хөл дээрээ өсөрдөг байсныг 2 хөл дээр өсөрдөг болгох гэдэг нь асар их удаан хугацааны хүч хөдөлмөр зарцуулдаг. Энийг бол үр дүн гэдгийг л маш сайн ойлгох хэрэгтэй байна. Нэгдүгээр, хоёрдугаар болохоор хамтын ажиллагаа маш чухал байна. Сэргийн цахын нэг онцлог нь тэр хэвтэй. Маш удаан бөгөөд маш жижигхэн үр дүн гардаг. Гэхдээ тэрийг бид нэр үр дүн маш том амжилт гэж харах хэрэгтэй. Нийгмээр харах хэрэгтэй. За тэгэхээр бид нар бол энэ сайхан өндөр хөгжилтэй орнуудын Япон шиг тий хүнээд эзэлсэн улс орнууд шиг тийм тогтолцоог бол
энэ залуучууд бид нар өөрснөө гаргах хэрэгтэй шүү дээ. Тийм ч учраас бид нар нийгэмд үүнийг ойлгуулах гэдэг ингээ подкаст хийгээд явж байна. Одоо ингээд хил засалчийг манай сургууль 2025 оноос эхлээд анаах суурьтай хил засалчийг бол бэлдэж эхэлж байна. За энэ хил засалчид маань 4 жил сурна. 2016 оны эрүүл мэндийн төсөлмж үйлчлэгээний тухай хууль, эмнэлгийн мэргэжлийн тухай хуулиудад одоо орцсон байгаа учраас 4 жил сураад лицензтэй буюу сэргээн засгийн лицензтэй. Одоо хүнд тусламж үйлчлэг үзүүлнэ гэсэн үг. Тэгэхээр хил засалч бол хариуцлагатай мэргэжил. Хүний эрүүл мэндтэй холбоотой мэргэжил. Тэгэхээр энэ бол хуулиар зохицуулагдсан байдаг учраас бол үнэхээр тоглоом биш байдаг. За одоо ингээд дүүнер маань ингээ хил заслыг ингээ сонгоод ороод ирлээ. Одоо бол нэг 30-аад хүүхэд сурж байгаа гэж би сонссон. Тэгэхээр одоо дараа жил ч гэсэн ирээдүйд бол хил заслийн мэргэжлийг сонгож суралцах хүүхдүүдэд ямар зөвлөгөө өгмөр вэ? Ер нь ямар зан чанартай хүн болгоод хил засалж болж чадахгүй шүү дээ. Тэгэхээр ямар хүн яг энэ мэргэжлийг сонгох зүгээр юм бэ? За яг бас хэцүү асуулт. Яагаад тэгэхээр айгүй хүмүүс нөгөө би хил засал яриад эхлэнгүүд пэйжээр их холбогддог л доо. Би хил засалж болчмоор байна. Та сурах уу гэдэг ч юм уу тий. Хаана очих уу? Хигэл сэлцэж болчмоор байна. Давхар хийдсэмчмээр байна гэд харах өнцг нь өөрлөд байгаа юм. Нэг хэрэгцээтэй байна гэж сурчих юм байна. Амархан юм шиг байна. Одоо ингээл хүүхдтэй тоглоод болчдөг юм шиг байна гэж айгүйх нийтлэг бодол байх гэдэг. Би болохоор яг юу гэж хэлдэг вэ гэхээр та энэ салбарт ороход бэлэн үү гэдэг. Энэ салбар гэдэг чинь зөвхөн хил засал биш үү? Хөдөлгөөн заслаа ойлгоцсон, хөдөлмөр заслаа ойлгоцсон, сэргээн засах гэдэг зүйлийг ойлгоцсон. Энэ амьдралд тэр хүүхдийг зөвхөн 7 хоногийн хил засал ч юм уу сарын хил засал сургаад хилд оруулаад баяртай гэдэг биш шүү гэдгийг ойлгосноо гэдэг. Энэ чинь эргээд энэ хүүхдийн дараагийн асуудал бид нар яах юм? Нийгэм одоо амьдрахад нь бүр яаж одоо хувь нэмэр оруулах юм? Нийгэмшигт нь яаж хувь нэмэр оруулах юм буюу олон талаас нь харах сэдв учраас энийг бүгднийг суралцахад бэлэн үү гэдэг гэж хэлмээр санагддаг. Тэгээд яг ингээ хил заслийн мэргэжлийг сонирхох гэж байгаа эсвэл одоо суралцж байгаа дүүнартаа хэлэхэд бол гоё мөрөөдөлтэй байгаарэ. Тэгээд ингээд барын аманд гараа их гэж байгаа юм шиг хэцүү зөвл зөндөө гарна. Ямар хэцүү кейсүүд ч гэсэн гарна. Гэтэ тэн дотор түрүүний хэлдэг нэг ч гэсэн өөрчлөлт буюу нэг ширхэг нэг одоо нүдээ ингэхэд нэг хурууга хөлөө ингээд үлмийгөө өргөөд үсрэхээс өмнөх тэр үйлдэлийг хийж чадах дэмжлэгийг үзүүлэхэд ямар гоё аз жаргалтай байх уу гэдгээл эргээд төсөөлөнгөө суралцаасаа л гэж айгу хүсмээрээ. Тэгээд анагаахад ингээд солихын сургууль дээр хил заслаа ингээд нэгдэж байгаа гэдгийг сонсоод миний хувьд бол бүр ингээд баг уйлсан. Бүр ингээд хантай санагдаад маш гоё санагдаж байгаа. Энэ ингээд салбар маань ингээд нэгдэж байгаа гэдэг бол би маш олон гэр бүлүүдийн хувьд аз жаргал, баяр баясгал, урам өгөх одоо өдрүүд улам найртаж байгаа болохоор бүр ингээд маш их баяртайгаа. Тэгэхээр сонголт хийж байгаа хүмүүст бол тууштай байх. Сэтгэл зүйн хувьд бол өөрийгөө эргээд эдгэж чадах. Ингээ хэцүү байна гэсэн ч гэсэн эргээд эдгэж чадах ийм хүмүүст бол илүү дөхөм юм болов гэж хэлмээр байна. Баярлалаа. Хүүхдэд урам зориг авсан баха. За Монгол улсын хил заслийн түүхийг бодоод үзэхээр бас зөвлөлт холбоот үлсэн үеэс бас байдаг юм билэ. Зөвхөн одоо энэ одоо яриад байгаа манай сургууль одоо бэлдэж эхэлснээс биш шүү дээ. Ингэж бас ойлгож болохгүй бах. Тэр үед бол хил засалчдыг бол 5-6 жилээр бол бэлтжижсэн юм билэ. Логопедия, дефлогчд гэдэг мэргэжилтнүүдийг бол бэлдэж эхэлжсэн. Тухайн үед бол тэр хүмүүс төгсөж ирээд Монгол улсын боловсролын их сургуульд за мөн одоо энэ тусгай сургуулиудад хил заслийн тусламж үйлчлэгийг үзүүлж ирсэн юм билэ. Тэгээ тэр үеэс хойш яг вардчлал болоод тий тэр мэргэжлэн бэлдэх үйл явц бол тасарсан юм билэ. Тэгээд одоо сүүлийн үед бол 55 дугаар сургууль тэр хүмүүсийн одоо шавнар тий Оросын холбооны улсын эрхүүгийн зарим нэг сургуульттай бол ингээ онлайн болон богино хугацааны сургалтуудыг л хийжсэн. За үүн дээр би сумаагаа бол дуртахгүй бол бас болохгүй. Тийм суман гэрэл маань бас одоо Оросын холбооны улсад яг энэ мэргэжлэр 5 жил суралцаад ирсэн бас бакалаврын зэрэгтэй сүүлийн үеийн залуучууд юм бас нэг төлөвлөлийн нэг байна. За манай ганцрал Золзя 2 маань бас Японы одоо олон улсын нийгэм хамгаалал олон улсын сургуульд хил заслийн багшаар бэлтгэдэг одоо энэ намар ирэхээр ингээ байж байна. Тэгэхээр танаа гэр бүл болоос өнөр өтгөн байгаа. Одоо бид нэр бакалаврын зэрэгтэй одоо анагаах ухаан суурьтай
хилцэлцээг бол анагаахын шилгууны үндэсний их сургууль ингээд бэлдээд эхэлж байна. Энэ салбарын хөгжил таны оруулах хувь нэмэр одоо юу вэ? За миний оруулах одоо би ч одоо түрүүний хэлдэг нөгөө өндөгний дөнгөж нэг юм өндөгшил байгаа даа л та. Тэгээд одоо л туршлагаа хуримтлуулангаа хаана ямар одоо миний хувь нэмэр оруулах боломжтой байна. Тэгээ хөгжлийн бишэлд хүүхдийн төв ч юм уу дэмжих байгууллагууд ч юм ямар боломж байна гэдгийг бол хараад хайгаад холбогдоод харилцаа тогтоогоод явж байгаа учраас туршлагаа сайн хуримтлуулж байгаад яванда дүүнартаа нарийн мэрэгжлийн хичээлүүдийг орох боломж одоо яригдчих байгаа учраас яг орох үе хүртлээр өөрийгөө нэлээд сайн бэлдэж зөв өнцгөөс зөв зүйлийг маш сайн практик дээр суйрлангаа хэлж өгөх юмсан гэдэг л одоо айгүй том зорилго байгаад байна. Тэгэхээр тэр хүртэл бол өдөр болгон суралцах хэрэгтэй болж байна. Нэмээд түрүүний хэлдэг гэр бүл гарч иж байгаа учраас өмнө гэрэл хэл засалчаас ахуулаад маш олон ийм одоо 90-ад оноос хойш төгсөж байгаа хэл засалчдуудаас суралцах, хоорондоо бид нар нэг холбоотой байх, толгой тогтоох гэдэг дөгөөл төрний хамтын одоо харилцаа холбоотой хамтын суралцах тийм холбоонуудыг л улам гоё байгуулагдах хийх тийм боломжууд нэгсээсэл гэж л бодож байгаа. Тэгээд хувь нэмрийн хувьд бол өөрийнхөө яг сурж мэдсэн, суралцаж байгаа, суралцж байгаа зүйлүүдийг л түгэх юмсан л гэж бодож байгаа. Ямар нэгэн байдлаар түгэх юмсан нарийн мэрэгжлийн багшаараа орж хичээл заахаас гадна сошиал ертөнцөөрч тэр эцэгчүүдээр ч тэр нэг ч гэсэн хүнд өөрчлөлтийг авчрангаа түгээх үйл явц дээр л хамгийн их төлөрч ажиллая даа л гэж бодож байна. За маш их баярлалаа. Одоо тэгээ шинэ салбарыг хөгжүүлэх бол энэ мэрэгчлэн багш нар, түүчээлэгч нараас маш их чин сэтгэл, үнэт зүйл бол маш их гардаг. Зарим талаараа хувийн амьдралаа бас золиослох асуудлууд байдаг. За дээрэс нь Монголын хэл засал тий холбоо байгуулагдах хэрэгтэй ах гэж бодож байна. Монголчуудын соёлын онцлог, тэдний сэтгэхүй, тэдний онцлог тохирсон одоо хэл заслын онол Монгол хэлний одоо хэл зүүн асуудал дээр суйрлах. За тэгээд нөгөө нэг Монгол хүмүүний нэг суур онцлог биш та. Одоо шинэ би саяны олон төрлийн яриануудаас хэл засал маань ингээд удаан хугацаа шаарддаг, харилцаа гэдгийг шаарддаг ийм терапи байгаад байтал манайхан маш ерөнхийлөх туртай. Гол юм аяар. Эсвэл шууд тэдэн минутанд тийм хэмээр байна. Одоо им тэрэ хийгээд бүрийг имжилт, бүрний өрсөлдлийг имжилдэг шиг хэл яриатай болох асуудлыг бол тэгж маш хурдтай өнгө царах гэдэг. Тэгэхээр нэг Монгол хүмүүсийн соёлын онцлог тохирсон имчилгээний, харилцааны, үйлчлүүлэгч хоорондын харилцааг та нар л хэлбэржүүлэх багтаа л гэж би бодоод байна шүү дээ. Тийм яг нэг нутагшуулах гэдэг юм болох гэдэг. Тэгэхээр хэл заслын холбоо гэж бас байх шиг байсан. Тэгээд би яг сайн судлаагүй нэгүүд яг ингээд хэл шинжлээч, за эсвэл сэтгэл зүйч те одоо мэдрэлийн эмччүүд юм бүгдээр юм хамт болоод сасгалынхан тий сасгалынхан бүгдээрээ хамт болонгуудаа яг хүүхдүүд минь ямар байна кейс аваад тэр кейсэн дээр тулгуурлаад за хэл ярианы онцлогийг тодорхойлох монгол хүүхдүүдэд зориулсан текст яг үнэлгээтэй болгоомоор байгаа. Тэр үнэлгээг хийхин тулд би ганцаараа хийхгүй. Одоо маш хэл шинжээч юм эрдэмтүүд байна. За хэл засалчтай төгссөн байгаа хүмүүс байна. Бүгдээрээ нийлээд нэг монгол хүүхдүүдэд зориулсан тексттэй болмоор ингэж би бодоод байна. Надад ч маш хэрэгтэй. Маш тийм. Үр дүн хэрхэн яаж зогсон? Хүүхдийн нөхцөл байдлыг яаж үнэлэх юм? Яг хэдэн мянган үнэлгээ дэлхийд байдаг те. Гэтэл Монголд алийг авах юм бэ? Шууд аваа копидчих юм те. Дээрээс нь энийг монголшуулах, соёлын хүчин төгөлдөр найдвартай судалгаа шинжилгээний ажлууд том багаараа хийх шаардлага гарч те. Тэрийг боломжтой бол тийм одоо нөгөө боловсролын яам ч юм уу тийм ингээд улсын байгууллагууд маань тэрийг дэмжиж удаан хугацааны юм төсөл болоод тэнгууд одоо нэг миний төсөлөөр нэг 10 жил ч юм уу 20 жилийн дараа за Монгол хүүхдийн хэл ярианы онцлог тохируулсан тест ин шүү. Одоо үгүй Монголиа юу гэдэг тийм нэртэй. За тэрэнгүүд тэрийн үнэлгээнд тэр тестээр яг дүгндэг. Тэнгүүд эцэгчүүд илүү амар болчихж байгаа. Нөгөө нэг ерөнхий хурдан хүсэж байгаа хүмүүс за танаа хүүхдийн тестний араа энэ хавцаагаа учраас энэ дээр үг нь байгаа шүү. Одоо энийг ингэж ингийн тулд ингэ шүү гэдэг тайлбар тавихад илүү дөхөм амар болох. 2 сарын дараа ийм байснаа ийм боллоо. Ийм боллоо. Тэгэхээр одоо хардаа эндээс ингэ дэвшсэн байгаа гэдэг зүйлийг. Тэгээ тэр нь илүү барьцтай яг нөгөө бодит баталгаанд суурилсан учраас тийм тесттэй болох юмсан гэж бас их мөрөөддөг. Харин энэ ажлуудаа олноороо байгуулагдсан дэмжих төвүүдийн одоо хүүхдүүдэд үзүүлж байгаа тусламж үйлчилгээний чанар үр дүнг тооцоход бол нэн шаардлагатай байна. Сая бид нар нөгөө бас багаараа судалгаа хийхэд бол энэ хэлцлийн үнэлгээ байхгүйсэн. Одоо тэгээ би өөрөө нэг тэр салбарын хүн биш болохоор өөрийнхөө ямиг л хийж байгаа юм л төлөмжлөх юм. Тэгэхээр
энэ ажил дээр бас хамтарч ажиллахыг хүсэж байна. За одоо ингээд эцэст нь шийдвэр гаргач нарт. Эцэг эхчүүдэд ч юм уу тий одоо энэ нийгэмд Монголын нийгэмд чиний одоо саяны хоёулын ярилцлагаас хэлж амжаагүй мессеж юу байсан бэ? Асууж амжаагүй хэлмээр байгаа одоо комментуудаа яриач. За хэлмээр байгаа коммент гэвэл одоо ирээдүйд болсон хүүхдүүдтэй тий ойлголтыг өгөх. За би биений хүндлэх. За тэгээд бусдаас өөр байх гэдэг зүйлийг одоо энэ бол нэг нийгэмшгэд нэг ингээд хүүхдүүд хоорондоо нийгэмшгэд байх зүйл шүү гэдэг ойлголтыг эцэг эхчүүд шийдвэр гаргаж байгаа хүмүүс ч гэсэн тэрийг хүүхдэд түгээмээр байгаа. За одоо бас багш нарт түгээх гэдэг байна. Эмч нарт түгээх гэдэг байна. Зүгээр гадаа нийгэм нэг явж байгаа тий алхаж байгаа давтуусны жолооч хахад түгээмээр ч юм уу. Яагаад вэ гэхээр ерөөсөө нөгөө нэг юм бусдаас өөр гэдэг ойлголтоор их хүлээж авах гэдэг. Асуудалтай энэ бол өөр. Гэтэл тэр хүүхэд чинь өөрийнхөө төвшөндөө бол хөгжөөл явж байгаа өөр ингэсэн хугацаатай хөгжөөл явж байгаа. Тэнгүүд нөгөө хүүхдийн ээж аав нь өөртөө бас тэгээд хүүхдээ өөр гэж тусгаарлахаар нийгэм дээр тэрийг гаргахгүй бол одоо сая нөгөө эцэгчүүд гэсэн ярьжлаа юм л да. Би тийм төрлийн буюу асуудалтай байгаа эсвэл аутизмтай байгаа эсвэл одоо оюун ухааны бэрхшээлтэй хүүхдүүдийг харж байгаагүй одоо 40-тай хүрсэн хүмүүс маш их байгаа байхгүй. Тэгэнгүүт дэлгүүрт гарангууд магадгүй нэг хүүхд ингээл амар ойрлал тэгээ толгоогоо зохиол ээжигээ одоо баг тэгээ ингээл майжаал хазаал ингэнгүүт хажуугаар нь бид нар зүрхтөө энэ одоо хүүхдээ айтайхан хүмүүжүүлэгч гэдэг ч юм. Тэгэхээр тэн дээр бид нар за энэ гэр бүл өөр өөр ингэсэн асуудалтай байгаа юм байна. Нөгөө хүүхдтэй те өө энэ найз нь жүүс авахад уралцсан байна уу гэж хэлж ийж энэ хүүхэд тэр хүүхдийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг байхгүй. Ойлголтыг таниулна гэдэг утгаараа. Тэгэхгүй болохоор яа халдараа амар ядраатай гэдэг ч юм. Бид нар зүгээр санамсаргүйгээр ярьцдаг үйлдэл нь нөгөө хүүхэд маань энэ ийм хүүхдүүд жоохон өөр юм байна. Манай ингээд бас нэг юм багш ч юм уу тий. Тэгэхээр тэр ойлголтыг бид нар төрүүлэхийн тулд эцэг эхчүүд буюу насанд хүрсэн хүмүүс л хүүхдүүдийн хажууд юу гэж ярих вэ? Мэдээлэл юм уу фэйсбүүкээр ч юм ямар нэгэн мэдээлэл бичлэг гарангууд энэ хүүхд ийм онцлогтой тий. Энэ хүүхд өөрөө ийм онцлогтой байгаа учраас энэ нь чамаас өөр гэсэн үг биш. Зүгээр л одоо сэтгэн бодоо харж байгаа, дуртай, сонирхож байгаа, идж байгаа, сонирхол нь л жоохон ингээд хязгаарлагдсан ч юм уу байж магадгүй. Гэхдээ энэ л энэ хүүхдийг найзлаарай. Энэ хүүхэд асуудал гаргаж магадгүй зан авирын хавьд тий. Чамайг майждаг, хаддаг, одоо юу гэдэг өшгөлдөг ч юм уу. Тэнгүүд тэрэн дээр эцэг эхчүүд болон багш нар нөгөө хамтын ажиллагаа. За нөгөө дэмжих байгууллагуудаар холбогдоод яаж энэ хүүхдийг нийгэмшүүлэхэд нь нөгөө тал гэж яриад байгаа гэдэг юм шиг нэ бүгдээрээ нийгэмшүүлэх дэмжих үү. Хүүхдүүдэд яаж ойлголт өгөх вэ? Нэмээд ангийн багш хаз хуйн ийм асуудалтай байгаа учраас энэ дээр нь урьдчилаад ингээ гэдэг юм дэмжлэг уул нь хамгийн ойлголт өгөх дэмжлэг байгаас л гэж хүсэж байгаа юм. Тэгэхээр яалтчгүй нөгөө нэг ачаалал ихтэй мэдээлэлээр суул за тэгэнгүүт нөгөө нэг сургалтууд энэ тэнд явагдаад байдаг ч гэсэн яг практик дээр яах вэ гэдэг зүйл багш нарт маань маш их тулгамдаад байдаг. Тэгэхээр тэрэн дээр бол яавал хамгийн дээр юм бол одоо өдөр болгон л бодоод байна л та. Тэгэхээр одоо болдгсон л бол тэг бүх төвүүдэд ингээд бүр ингээд байнгын нэг видео хичээл нь байдаг те. Нөгөө хөлт нь майжлаа гингүүд за энэ видео чи ингэж харцсан биш те. За ээж авт нь ингэж зөвлөн нөгөө майжуулсан хөлтөө ингээд те. Хоорондоо бүгдээр ингээ. Дараагаас ийм арга хэмжээ авъя. Орчныг нь янзлах юм байна. Энэ хөлт чи үгээр дэмжих юм байна ч юм уу те. Тэнгүү танаа төврүү залгал те. Ийм хөлтөр явах гэдэг. Нэг ийм дэмжих нэг юм холбоо хамтын холбоог байгуулад явчвал ингээд соёлыг суулгамаар байгаа байхгүй. Энэ одоо өмнөх дугаар дээрш гарсан өнөөдөр ч ингээ яриад чинь тий. Бид нар нэг юм нээлттэй болох, бие биенээсээ суралцах, хамтран ажиллах сэтгэл зүгээ бид нар бэлтмээр байна монголчуудаа гэдгийг дахин хэлмээр байна. За ингээд лам заяа маань манай дугаарт ингээд хүрэлцэн ирсэнд үнэхээр баярлалаа. Үнэтэй цагаа зарцуулж ирсэнд туйл их баярлалаа. Бид тэр хилцлийн талаар ганцхан дугаарт ярих юм бол үнэхээр багтах байна. Одоо миний ярихыг хүсэж исэн зөндөө сэдвүүд байна. Зан үйл, зан авир гэл би хавир гэдэг үгийг олон янзаар орчуулдаг юм л та. Чиний одоо нөгөө ярилцлага интерес харж байгаа бол зан авир гэж орчуулж исэн. Зарим хүмүүс бол зан байдал, зан төрх гэж исэн. Энэ сэдвийн талаар дараагийн дугаарт бас хойлоо тусад нь ингээд ярилцвал зүгээр ахаа тий. Бас нэг том сэдв. Тэгэхээр энэ хилцлийн салбар бол асар өргөн хүрээг хамарсан айгүй том одоо салбар байгааг бол ингээд ойлгосон бахаа гэж бодож байна. Ламзайд маш их баярлалаа. Бид нэр ингээд подкастын зочид болгондоо ингээд уламжлалт хийсээр бэлэг бүтдэг байгаа.
За миний чадын ядан бичсэн тархины харуултын дараах хөдөлмөрцөл гэж байгаа. Тэгэхээр 12 бүлэгтэй. Тэгэхээр сая нөгөө хоёлаа цухасхан ярьсан шүү дээ. Афази, дисфаги одоо хэл яриагүйдэл гэдэг одоо сэдвийг маш товчхон оруулсан байгаа. Тэгээд энэ ном за дээрэс нь энэ манайхтай хамтарч ажилладаг Цэц гэдэг гэр охин баруун нийлгүүр байгаа. Энэ усны савыг ингээд хамтд нь бэлгэлж байна жамд. За баярлаа. За тэгээд өнөөдөр урьж оролцуулсан танд маш их баярлалаа. Тэгээд энэ подкастыг маш олон хүн үзээд бүтээрээ бие биендээ дамжуулаад түгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэгээд хамгийн сайхан бүхнийг хүсье. Подкастынхаа төгсгөлд хамтарч ажиллах байгууллага танилцуулъя. Yours Cegimien, Green Wizard Studio мөн Mons Хүнс группийн Экос ус бид нартай хамтран ажиллаж байгаа. Ингээд манай Хүнээс эхлэе подкастын 2 дугаар дугаар өндөрлөж байна. Манай YouTube channel-ыг subscribe болон like дараарай. Дараагийн дугаараар эргэн уулзтлаа. Түр баяртай.